Эстроген даавар ингээд ийм жижигхэн хэлбэлдэж хахад сар болгон одоо ингээд жижигхэн хэлбэлдэж хахад эмэгтэй хүн тийм мэдрэмж одоо болоод нь штэ. Гэтэл жирэмснийг тээж хахад нөгөөдг нь хэд дахин өндөр болж ирсэн огцон уналт хийж байгаа байхгүй гол нь. Зүгээр ингээд нэг баг багаар буухгүй огцон уналт хийж байгаа учраас тэр даавар огцон унах үед эмэгтэй хүнд айдас дөхшүүр гэдэг юм бүр ингээд байнга илрээд байгаа байхгүй юу. Тэгэхээр тэрнээс болоод сэтгэл готрол гэдэг юм бол илэрч байгаа. Хамгийн гол шалтгаан нь тэг би өөрөө ч бас яг өөрөө юм чижиж энэ үеийг яг даван туулсан. Сайн байцгаана уу, подкаст үзэж байгаа танд өглөө өдөр орой мэндийг хүргэе. За мэдээж би байнга хэлж байгаа та подкастаа үргэлжлүүлээд үзэхээс өмнө манай сувагт subscribe гэсэн товчон дээр дарчаарай. Ингэснээр бидний танд хүргэж байгаа мэдээлэл цаг алдалгүй байнга танд харагдаад явах давуу талтай байгаа шүү. Тэгэхээр өнөөдрийн сэдэв бол бид нар бас нэлээд ярилцж байгаад энэ сэдэв бол яг энэ талаасаа илүү хамгийн сайн ярих зочныг бол бид олсон байгаа. За тэгэхээр өнөөдөр үзэж байгаа эмэгтэйчүүдээ бол за яг одоо эмэгтэйчүүд гэхээр бид нөө жирэмсэнд бэлтгэж байгаа ээжүүдийг л бодоод байдаг бол тийм биш. За өсвөр насны охтууд, за мөн одоо эмэгтэйчүүд, жирэмсэн, за мөн одоо ахмад насны одоо эгчнэр ээжүүд маань ч гэсэн наашаа тухлаад сонсоод суугаараа таны одоо амьдрал тохиолдох, таны амьдралын одоо явцад ямар нэгэн байдлаар яг энэ одоо мэдээлэл танд хэрэг болох тэр зүйлүүдийг бид нэр шатараалтаа аль болох эмэг зэгстэй ярина. Гэхдээ бид нар өнөөдөр ямар нэгэн сэдвт баригдахгүй яг энэ асуудлуудыг энэ насныхан маань илүү анхаарчаасаа гэдэг үүднээс тэр одоо асуултуудыг бид нар бэлдсэн байгаа. Тэгэхээр өнөөдөр манай зочин омерт маань эмэгтэйчүүдийн мэдцэлийн эмч, сугармаа эмч маань хүрэлцэн ирсэн байгаа. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Өдрийн мэнд. Өрсөнд баярлалаа. За тэгэхээр сугармаа эмчиг бол хүмүүс баг танихгүй хүн баг байхгүй бахоо. Тэгээ хүн болгон хараад сугармаа эмч явж ингээл мэдж байгаа. Тэгэхээр гол нь сугармаа эмчиг хүмүүс нэгдүгээрт хүмүүс танихаас илүүтэйгээр хоёрдугаар сугармаа эмч өөрөө одоо энэ тал руугаа одоо нэлээ одоо нарийн шамдаж суралцсан энэ талаасаа бас одоо илүү ярих талаас их ойлгомжтой ярьдаг юм байна гэж би бол одоо хувьдаа харж үзээ таны зочноор өрсөн байгаа. Тэгээ олон хүмүүс ч гэсэн ер нь эмэгтэйчүүд гээл хэлэхээр таныг бас нэлээ санал болгосон байгаа. Тэгэхээр хоёулаа асуултаа эмэгтэйчүүд эмч гэж яг хэнийг хэлэх юм бэ те. За тэгэхээр ямар шат амжилтгаар сурдгийн. За тэгээд таны яг одоо хийж байгаа ажил тэгээд дээрээс нь мэдсэлийн эмч гэж байгаа учраас энэ эмэгтэйчүүд талаас ямар мэдсэлийг одоо хийж байгаа вэ гэдэг хоёулаа тайлбараа одоо эхний ээлжинд танилцуулга байдлаар яриад эхэлчих те. За эмэгтэйчүүдийн эмч ер нь болохын тулд эхлээд мэдээж ангаахын одоо хүний хэмжээр төгссөний дараагаар эмэгтэйчүүдийн их барих эмэгтэйчүүдийн нарийн мэрэгчлэгээ сурдаг. Тэгээд энэ резидент нь болохоор 2 жил үргэлжилдэг. За үүнээс хойш болохоор одоо төрх эмнэлэгт жирэмсэн эмэгтэйтэй ажиллах уу эсвэл төрхөөс өмнөх болон төрснөө дараах тэ насны эмэгтэйчүүдтэй ажиллах уу гэдэг хоёр сонголт гарч ирдэг. За тэгэнгүүт эмэгтэйчүүдийн чиглэлийг нь сонгож одоо ажиллахаар болсон. Тэгэнгүүт хүмүүс бодохдоо эмэгтэйчүүдийн эмчглэр ер нь яг эмэгтэй хүний тэг бүх юмыг мэдэх ёстой юм шиг ойлгоод байдаг. Гэхдээ эмэгтэйчүүдийн эмч нь дотроо ахиад салдаг. Жишээлбэл охтын эмч гээд тустай байдаг. Охтын эмч нь одоогоор бол Монголд технологиост одоо их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв дээр бол тусламж үйлчилгээ үзүүлж байгаа жишээний тий. За тэгэнгүүтээ өсвөр насныхны тэгээ бэлгийн замын тэгээд эмэгтэйчүүдийн мэдслийн эмэгтэйчүүдийн дотоод шүүрлийн эмэгтэйчүүдийн хавдрын тэгээд цэвэршилтийн гэд ингээд аюул олон салдаг. Тэгэхээр энэ чиглэлээр ахаад нарийн сурах шаардлага гардаг. За миний хувьд болохоор эмэгтэйчүүдийн мэдслийн чиглэлийг илүү сонгож суралцсан. Тэгээд мэдсэл дотроо бас ихтэй аюул олон энэ цас олно. Жишээлбэл эмэгтэйчүүдийн нөгөө нөхөн сэргээх мэдсэл, арцгийн үндийн мэдсэл гэдэг ингээд тусдаа тэр чиглэлээр нь суралцсан. Тэгээд Тайван улсад болохоор эмэгтэйчүүдийн ураг гинеколог буюу эмэгтэйчүүдийн шээс задгаарлалын чиглэлээр бас нарийн мэрэгжил эзэмшсэн. За тэгээд эмэгтэйчүүдийн сексолог болон нөхөн сэргээх мэдслийн талаар Япон, Солонгос, одоо Англи, Америк гэдэг эднэрт одоо мэрэгжил дэвшлэх курсүүдэд хамрагдсан. Тэгэхээр нөгөө ер нь илүү эмэгтэйчүүдийн нөхөрчхийн бэлгийн эрүүл мэнд тэгээд нөхөн сэргээх талаар суралцсан гэсэн үг. Тэгээ одоогоор болохоор Асын эмнэлэгт эмэгтэйчүүдийн мэдслийн хэмжээр ажиллаж байгаа. Тэгээд манай дээр бол одоо эмэгтэйчүүдийн өтрөөний мэдслүүд, шээс задгаарлалын мэдслүүд, нөхөн сэргээх одоо гоо зүйн талын косметик мэдслүүдийг хийж байгаа. Дээр нь одоо дурангийн мэдсэл болон хэвлийн мэдслүүдийг Умаа өндийн дуран гэх мэт ийм мэдслүүдийг бол хийж явж байгаа. Таны сая яриад байгаа яг хуу
зүгээр яг сонирхоод асууж дээ. Эмэгтэйчүүдийн шээс задгарал тэгээд гоо сайхан энэ тал руугаа месслүүд илүү хийгдэж ин гэж ярьж байна. Тэгэхээр энэ эмэгтэйчүүд дийлийнх нь нөгөө төрсний дараах ээжүүд эмэгтэйчүүд их байна уу? Ер нь бол тийм 90-с дээш хувийн төрөлттэй холбоотой. Гэхдээ нөгөө эмэгтэйчүүд бодохдоо ихэнхдээ өөрөөрөө төрсөн бол одоо унжилт үүснэ, өөрчлөлт үүснэ гэж бодоод тэг кесарээр төрөхлөө би доошо төрөөгүй зүгээр гэж ойлгооддаг байхгүй. Гэтэл нөгөө жирэмсэн гэдэг чинь бид нар одоо нөгөө том гидстэй болоод тэр их чим маань бидний арцын хөндөд байгаа эргэтнүүд буюу одоо умаа одоо давсаг тэ шулуун гэж эднэр дээр айгүйх байнгын даралт өвчөдөө тэгэнгүүт төрснөө дараа болохоор тэр маань буцаад хэвийн одоо нөхд дэшегээ одоо нөхөн сэргийх процесст очиж байгаа ч гэсэн хизээш төрөөгүй үе дээрээ яг 100% яг тэгж бас очиж чаддгүй. Ялангуяа одоо хоёр ойрхон төрсэн эмэгтэйчүүдэд нөгөө унжсан байсан маань буцаад дэше нөхөн сэргээ явж хахад нахиад жирэмсэлж байгаа байхгүй дээрээс нахиад даралт өгч чинь гэсэн. Тэгэхээр тэрнээс болоод одоо кесарээр хоёр ойрхон төрсэн байсан ч гэсэн одоо тэр унжилтууд үүсэх боломжтой. Тэр унжилтаас шалтгаалаад одоо амьдралын өдөр тутмын юм дээр асуудлууд үүснэ. Жишээлбэл шийдсэн хэрнээ дутуу шийгээд байгаа юм шиг тий дулд чимээр эсвэл шүн их босож шийдэг ч юм уу. Бид нар энийг бол илүү настай эгч нараас айгуу сайн анзаардаг. Бараг тэр нь байх ёстой хэвийн үзэгдэл юм шиг тий. Шүн одоо нэгээс хоёр удаа ээж нар эмээнэр босож шийхийг зүгээр л хэвийн байдаг юм шиг болгоод энэ бол унжилтаас л үүсэж байгаа асуудал. Тэгээд унжилт маань одоо удаан хугацаанд яваад ирэхлээр дараагийн унжилтуудыг бий болдоод жишээлбэл давсаг унжаад ирэхлээр давсагны хүзүүний унжилтыг бий болгодог. Тэгэхээр үүнээс шалтгаалаад шээсээ хяналтгүй алдаж эхэлнэ. Хүчтэй одоо ханиаж натах эсвэл сакс тоглоогүй хүч юм уу те огиох бөөлжөх одоо энэ үеүүдээр шээсээ хяналтгүйгээр алдаж эхэлж байгаа. Энийг одоо шээс задгарал гэж нэрлэдэг. Гэхдээ энэ маань одоо дотроо бас айгүй олон төрөл хуваагдж байгаа. Тэгээд тэрийг одоо үзлэгээр ингэж үзээд зарим багчин шинжилгээ хийж иж яг ямар төрөл нь байгаа шалтгаалаад эмчилгээний тактикууд өөр болдог. Зарим хүнд бол одоо им уугаад ч юм уу эсвэл за ийм одоо амьдралын маягаа ингэж өөрчлөөд гэхлээр зарим нь зүгээр болчтой тий. Эмчилгэтгээр үүдэг. Зарим нь бол заавал мэсэл эмчилгээнд элж тулдаг хүмүүс бас байгаа. За тэгэхээр эмэгтэйчүүдийн таны хувьд бол яг нарийн мэрэгчлэл нь болохоор яг шээс задгаралт тал руу эмэгтэйчүүдийн мэсэл тал руугаа явж байна. Гисэн идэж таны хувьд болохоор яг эмэгтэйчүүдийн эмч учраас эмэгтэйчүүдийн талаасаа яг одоо яг үдийд нь шүү дээ тий. Үдийд нь одоо хаашаа ерөнхийдөө бол одоо эмэгтэйчүүд дээр ямар өвчлөлүүд илүүхээр дамгаалж байгаа шиг байна. Тэр талаасаа та маш товчхон байдлаар дурдаад өгвөл. Нэгдүгээр байранд бол угаасаа эмэгтэйчүүдийн өрөвсөлт өвчнүүд байгаа. Газар зүйн онцлог эднэр шилтгаалж байгаа тий цаг уураас. За хоёрдугаар талаараа сүүлийн үед илүү их анзаарэгдэж байгаа нь умаан булчингийн одоо зангилаанууд байгаа. Мям гэж нэрлэж байгаа. Ийм юм. Гуравдугаар талаараа бас өргөдлийн чиглэлийн үндгээсний нөөц буурах гэдэг юмнууд бас илүү түгээмэл ажиглагддаг болоод байгаа. Одоо жишээлбэл одоо өсвөр насны хүүхдүүд дүүнер маань бол наашаа анхаарал сонсч байгаа. Тэгэхээр биений юм эрэх талаар хоёул яриагаа эхэллээ. Тэгэхээр одоо биений юм яг тэдэн насанд ирнэ гэдэг одоо тийм ерхий одоо тоож гэх юм уу тэдээс хэдэн насанд ирэх нь зөвч гэдэг юм уу тэр зүйл нэгдүгürt байна уу? Ер нь ажиглаад тахаар ингээд ойр орчныхоо дүүнэрэг ч юм уу хүмүүсийг хараад тахаар бас биений юм харилцан адилгүй л ирээд тах шиг байх. Энэ талаар таас мэдээлэл. Намайг одоо өсвөр наснд байхад эсвэл намаа анаас суралцж байхад 12-оос 16 насыг бол хэвийн биений мэржин гэж үздэг гэж тодорхойлдог байсан. Одоо сүүлийн үед болохоор 9-өөс эхэлж байгаа энэ маань. Улам багасаад шүү дээ. Залуучаад байгаа гэсэн. Тэгэхээр тэр нь бидний одоо идж байгаа хоол хүнс ядчил одоо жишээлбэл дахианы мах хүртэл нөлөөлөх үү гэдэг ч юм уу те. Тэгэхээр энэ хотцолтой холбоотойгоор биений мурашилж байгаа. Тэгэхээр 9-өөс одоо 16 насны хооронд биений мэрхий хэвийн гэж үзнэ. Хэрвээ тэрнээс өмнө ирж байгаа бол энэ нэмгэх байх боломжтой учраас заавал одоо бас үзүүлэх ёстой. Гэтэл 16-аас хойш бол бэлгэн байж бол хоцорч явагдаж байна буюу ямар нэгэн өнчин тархитай холбоотой хавдрын өөрчлөлт ч юм уу те юм байна уу гэдгийг заавал шалгуулах хэрэгтэй. За тэгэхээр биений юм нь одоо янз бүр ирж байгаа бол тухайн хүүхдийн яг насын сая хэлж өгсөн те 9-өөс 16 насны хооронд ирж байгаа юм байна. Ер нь их залуучаад талаа. Тийм. Тэгэхээр нөгөө бараг дөнгөж сургуульд ороод удаагүй байсан охтуудын маань биений мэрх гэдэг байгаа учраас ээж нар бас энэ тал дээр аягүй анхаарах хэрэгтэй. Ер нь бол охтуудын бэлгэн байж биений мэрхтэй яаж явагдах вэ гэхээр хөх ургаж эхлээд ер нь бол 2 жилийн дотор биений мэрнэ. Тэгэхээр хөх баг зэрэг одоо
ургаж байгаа тий. Тэгээд нөгөө гүүхэд ч юм уу биеийн тамирт ороход цээжээр өвдөж байгаа ч юм уу тийм завиртай болоод хүнд нь цээжинд нь хүрэхэд эмзэглэж эхэлж байгаа юм бол ер нь одоо манай охины биений 2 жилийн дотор ирэх юм байна гэдээ ээжүүд ойлгож авах хэрэгтэй. Эмэгтэйчүүдийн бэлгийн ариун цэвэр бол маш өндөр яригддаг тий. Эрэгтэйчүүдийн яг хөө эрэгтэйчүүдийн эмчнэрээс илүү эмэгтэйчүүдийн эмчнэр их байгаа учраас эмэгтэйчүүдийн бэлгийн ариун цэврийг их яриад байгаа. Гэхдээ эрэгтэйчүүдийн бэлгийн ариун цэвэр ус заавал яригдах ёстой байх л та. Тэгвэл эмэгтэйчүүдийн бэлгийн ариун цэвэр юу ямар байх нь зөв юм бэ? Одоо сүүлийн үед зарим хүмүүс ч бас хит их угаах нь зөв ч гэдэг юм уу? Тусдаа юм одоо угаагч одоо шингийн зүйлээр угаадаг ч гэдэг юм уу? Энийг маш олон л одоо төрөгдлүүд яваад байна л да. Та энэ тал дээр бас мэдээлэл өгвөл. Бэлгийн ариун цэвэр гэхлээр угаагаад тахта яг сайн гэсэн үг биш. Хит их угааснараа болоод одоо хамгаалах хайрсч өөрөө хамгаалах эрхтэй байгаа. Гэтэл тэрнийхээ үйл ажиллагааны алдагдуулдаг илүү эмзэгшүүлэх бас магадaltaй болдог. Тэгээд одоо энэ дээр бүр нэг зүйлийг аягуус ойлгох хэрэгтэй. Бэлгийн ариун цэвэр гэхлээр хизээж дотогшоо бол одоо усаарч байна уу те эсвэл угаадаг зориултын одоо сүлийн гой шингэнэрч байна уу? Ерөөсөө дотогшоо хизээч югаарч угаахгүй гэдэг аягуус ойлгох хэрэгтэй. Өтрөө маань өөрөөгөө цэвэрлдэг, өөрийнхөө ариун цэврийг хангадаг, хамгаалдаг одоо биоцинозын одоо бүтэцтэй. Тэгэхээр тэнд маань бидний одоо аягуусаа мэддэг бол одоо өтрийн ашигтай бактери гэдэг. Тэгэхээр энэ маань өөрөө сүний хүчил гээд хүчлэг орчинг бий болгоод тэрүүгээрээ одоо гаднаас тодорхой хэмжээгээр мэдээж тэр чинь өтрийн амсраас онгорхоо байгаа учраас тодорхой хэмжээний гадны одоо бактериуд орж ирэхлээр нь тэрийгэ устгаад өөрөөгөө цэвэрлээд хэвийн өдөр тутмын цагаан ям гэдэг одоо илээд байгаа ямиг бол гаргана гэсэн. Тэгэхээр тэрийг одоо дотгошоо угааснараа одоо балансыг алдагдуулаад хүчлэг орчныг одоо илүү шүлтлэг болгодог ч юм уу түүнээсээ болоод ямар ч одоо халдварч өвчин байхгүй хэрний өрөвсөд өгдөг тохиолдлууд аягүй их байдаг. Тэгэхээр зөвхөн гадна талаас нь угаана. Угаахтаа яг 2-3 хоногт нэг удаа угааж болно. Түүнээс биш өдөр болгон заавал угаах шаардлага байхгүй. Хөдөө гадаа явах ч юм уу тий одоо нөгөө саавн бассейнд орсны дараагаар эднэр бол угааж болно. Зориултын бүтээгдэхүүнүүд бас гарсан. Тэр нь яаж хэрэглэх нь бас ингээд илүү нэрийн юмнууд бас байгаа. За тэгвэл эмэгтэйчүүдийн ариун цэвэр бол угаасаа маш өндөр яригдж байгаа. Эмэгтэйчүүдийн эмчтэр ер нь эмэгтэйчүүд маань сүүлүүд их очдог болцсон харагдаад байгаа. За тэгвэл нөгөө нэг найз залгуу нөхрийн бэлгийн ариун цэврийн асуудал их яригдах байх. Тэгэхээр хэрвээ одоо бэлгийн ариун цэвэр муу сахидаг нөхөр найз залууттай хүн байж байгаа нөгөө эмэгтэй 1000 одоо бэлгийн ариун цэвэр сайн сахиатай байвал энэ дээр одоо хэр нөлөөлөх вэ? Хэрвээ өтрээний одоо pH нь одоо 4.4 буюу хүчлэлэг өтрээ ашигтай бактеритай байвал баргийн юмд бол нэг их өрөвсгөх нь бол бага байна. Мэдээж тэр шодоо тэр хэний арьсан дээр агуулгадж байгаа арьс учраас гадаад орчинд байгаа учраас тэрэн дээр тодорхой хэмжээний бактери байгаа. Тэр бактери орж ирэхэд эмэгтэй хүн өөрийнхөө одоо ашигтай бактериараа өөрийнхөө өтрийг эрүүл байлгаад хамгаалаад үлдэж болно. Гэтэл одоо нөгөө нойргуудл ч юм уу тий алкоголыг хэрэглээ эсвэл янз бүрийн эмийг хэрэглэнээс шалтгаалаад нөгөө хэвийн юм нь алдагдсан байгаа үед одоо бэлгийн харилцааны үед одоо шодоон дээрээс одоо орж ирсэн бактериуд нь өрөвсөл үүсгэх боломжтой. Тэгэхээр ер нь бол эрэгтэйчүүдтэй бол бэлгийн эрүүл мэндийг миний бодлоор эмэгтэйчүүд илүү сайн бэлгийн одоо ариун цэвэр ч юм уу тий тэртлийн мэдлэг мэдээлэл амар их байдаг. Манай эрэгтэйчүүд бол жоохон арай дутмаг байгаах гэж бодоод идэг. Тэгээд тэр нөгөө жишээлбэл бэлгийн харьцаанд орохоос өмнө одоо тэр нөгөө одоо ойрхон өрөвсөд идэг хосууд байвал те ядчил бэлгийн харьцааны өмнө шодог угаах ч гэдэг юм уу тэр тал дээр одоо жанхааруул эмэгтэй нь өрөвсөд байхгүй. Гэтэл ингээ хоёр хос өрөвсөд эмэгтэй нь илүү хэмлэгт очиод үзүүлээ шинжилгээ өгөөд эмчилгээ хийгээддэг. Эрэгтэй нь одоо тэнд ингээд яг зүгээр л эмчилгээ хийхгүй надад ямар ч зовёр авахгүйгээ суугаад тахлаар бидний одоо хийж байгаа эмчилгээ манаас зарим талаараа үр дүнгүй болдог бас талууд байдаг. Гэхдээ энэ анатомийн бүтэц бас нөлөөлнө л дөө мэдээж. Шууд бол биш ч гэсэн нөлөөлөх нэ. Тий, эмэгтэйчүүд дээр өтрийн өрөвсөл байхлаар заавал бас ингээд нэг юм хамтрагчтай хамт эмчилгээ хийх тохиолдлууд бол байдаг. Зарим нь зөвхөн өөрийгөө эмчлээд орчноо сайн, тархлагаа сайн буюу тий ашигтай бактериа сайн болгочвол болчдөг тохиолдлууд байдаг. Тэгэхээр нөгөө эрэгтэй нь бас эрэгтэйчүүдийн эмнэлэг рүү яваад одоо хоёр талтаа хоёулаа сайхан хэрвээ асуудалтай бол эмчилгээнүүдээ сайн хийчих юм бол нөгөө өрөвсөл ойр орхон дахиад авахгүй л гэсэн. Тэгээ манайхаа өрөвсөл гэхээр нэг ийм ойлголт байдаг тий. Одоо наа дүүргийн эмнэлэгт ажиллахад манай бэлгийн зам эмчтэй тийм залуучууд их орж ирдэг гэсэн байхгүй. Одоо эхнэр нь өрөвсөлтэй байна гэж хэлэхээр тэр нэг бэлгийн зам өвчнг ойлгочдөг.
Тэгээ энэ одоо хаана яаж заварж ивж байгаад ингээд өрөвсөлтөй болчихоо ч гэдэг юм уу те. Тэгэхээр та яг өрөвсөл гэдэг чинь бэлгийн замын өвчин хоёрын чинь одоо ялгаатай шүү гэдгийг хэлээд өгч. Тийм, өрөвсөл бол зүгээр энгийн бактериуд жишээлбэл анусны одоо орчногны бактери те өвтрөө рүү орж ирээд юм уу шээснээс рүү орж ирээд өрөвсөл үүсгэж болно те. Эсвэл гадны одоо нойлын суултуурын бактери ч юм уу бохирын гарны бохирын одоо бактери орж ирээд өрөвсөл үүсгэж болно. Эсвэл бэлгийн замын халдварт өвчнөний халдвараас болоод өрөвсөж болно. Тэгэхээр өрөвсөл бол бактерийн гаралтай, вирусын гаралтай, шимэгчийн гаралтай 3 янзын төрөл байгаа. Тэгэхээр альнаас нь ч өрөвссөн байж болно. Тэгээд миний анзаарж байгаагаар болохоор хүмүүс өрөвсөд энэ эсвэл шинж тэмдэг илэрхлээр ер нь эрэгтэй эмэгтэй гэлтгүй ер нь яг адилхан нэг мазогийн шинжилгээ өгчөөд яваад байдаг. Гэтэл энэ бол одоо ер нь арай хямд төсвөр шинжилгээд үзүүлж байгаа мэдээлэл эмчит айгүй бага мэдээлэл өгч байгаа. Хэрвээ өрөвсөл ихтэй ойрхон дахиад дагаал заавал нэрийн шинжилгээ өгөх хэрэгтэй. Жишээлбэл PCR-ын шинжилгээр бэлгийн замын одоо бид нар ихэнх одоо өвчнүүдийг илрүүлж чинь тий. За тэгээд ирэх хөнцөр вирусын халдваруудыг илрүүлэх шинжилгээгээ тустай байна. За тэгээ өвтрээний биоцинозыг үздэг гэдэг юм нарийн шинжилгээ байна. Гэхдээ үнэн нь үнэтэй. Гэхдээ өгж байгаа мэдээлэл илүү нарийн. Тэгээд бактериологийн шинжилгээр жишээлбэл бактери нь илэрх юм бол антибиотик эмчилгээ ямар эмчилгээ хийвэл энэ алга болох юм гэдгийг бид нар илүү сайн мэдээд авчиж байгаа байхгүй юу? Тэгэхээр өрөвсөл гэж ярьж байгаа амиг хин гэдгийг мэдэх үл яагаад гэдгийг мэдмээр байвал одоо нэрийн шинжилгээгээр л тэр нь тодорхой олно л гэсэн үг. Зүгээр нь арчдс өгөөл тэндээсээ бүх мэдээллийг олоод харчна гэдээ ойлгоод байдаг. Тэгээл арчдс өгөөл тэн дээр ямар нэгэн асуудал байхгүй байж болно. Цаана маш олон өөр асуудал байж болох нэ тий. Тэрийг л манайхаа сайн ойлгоод авчаасаа. Тэгээ хоёулаасаа бэлгийн замын тухай ярьж байгаа учраас бэлгийн замын өвчин гэдэг зүйл сүүлийн үед маш их байгаа талаар сошиал дээрчдэр за энэ одоо халдварт өвчин судлалын үндэсний төвчдөр мэдээлүүд их яваад байгаа. Тэгээ таны хувьд яг эмэгтэйчүүд тал дээр илүү ингээд одоо хяналт хийж үзэж одоо явж байгаа учраас энэ бэлгийн замын өвчлөлийн одоо ямар тохиолдлууд их байна. За эдгээрийн хүндрэлүүдийн талаар та бас хэлж өгөөч. Одоо сүүлийн үед болохоор нөгөө закутэн гэхээс илүү закутэн гэхэлэр бараг бүгдээрээ энэ бэлгийн зам өвчнгийг мэддэг болсон тий. Гэтэл одоо сүүлийн үед болохоор хламида халдвар, тэмбүүгийн халдвар гэдэг юмнууд илүү бас түлхүү одоо ингээ онцлогддог болчиход байгаа. Тэгэхээр за тэмбүүгийн халдвар бол бүр эргэтэн системийн ганцхан одоо нэг юм хөтрээний ч юм уу те өрөвсөл үүсгээд идэг юм биш, энэ бүр эргэтэн системээр нөлөөлдөг маш одоо аюултай. Тэгэхээр одоо хизээч таны одоо нэг одоо тусчаад эмчилгээ хийлгээд эмчлэгдсэн боловч байнгын одоо ингээ шинжилгээ авах болгон тусаар чинь те энэ хүн тэмбүүгийн халдвар авч исэн байна гэд ингээд хаа сайгүй гарч ирнэ. Тэгэхээр одоо маш одоо эрт дээр нь хурдан дээр нь шинжилгээ өгөөд те завир байх юм бол эмчилгээгээ бүрэн сайн хийх хэрэгтэй. Бусад эргэтэн тогтолцоог хамаардаг хүндрэл өгдөг айгу тийм одоо хор нөлөө ихтэй өвчин байгаа. За хламид гэдэг бол одоо сүүлийн үед хүмүүс сонсож эхэлж байгаа. Тэгэхээр хламид гэдэг юм нь одоо мазогийн шинжилгээр үзэхлээр зүгээр тэгсээр нэг юм жоох өрөвсөл одоо надаас нэг юм зүгээр тухгүй мэдрэмж байгаад байна ч юм уу те. Эсвэл арай их одоо эмчилгээ хийцэн хэрнээ дахиад нэг юм гараад тэгсээр одоо амар завиртай биш. Одоо үнэртэй ч юм уу эсвэл одоо өвтгөөд байгаа юм байхгүй. Тийм үед хүртэл хламид PCR-аар онцлогдож байгаа байхгүй. Тэгээд эднэрийн одоо гол хүндрэл нь юу вэ гэхлээр өргөдөл үүсгээд байна. Энэ нь яаж нөлөөлж байгаа вэ гэхлээр өрийн хоолой гээд одоо нөгөө өндгөвчнөөс одоо ялгарч байгаа манай эмэгтэйчүүдийн жирэмслүүлдэг ис, эр бэлгээс гаднаас орж ирсэн тэр хоёрын уулздаг одоо болцдог гүүрэн нахгүй юу. Тэнгүүд тэр гүүрэн нь одоо битүүрчээд байна гэсэн үг. Эсвэл битүүр түмаа гэхэд одоо ямар нэгэн өрөвсөл боллоо гэхлээр тэрээс хэсэг газар шингэн үүсэн шүү дээ тий. Тэр шингэн маань нөгөө радиусыг нарийнхан болгочтой. Тэгэхээр тэрүүгээр эр бэлгээс одоо жишээлбэл тэр жижигхэн цагаар ихлэ ганцаараа ч юм уу ийм нөгөө маш жижигхэн байгаа учраас гүгээд орчлоо. Им бэлгээстэй нийлжлээ. Нөгөө хоёр ч хуваагдаад хэмжээгээрээ томроод нөгөө зайгаараа буцаа гарах гэхлээр нөгөөдхөндөө багтаж одоо орж чадхаа болоод өрийн холоо дотор гацчихдаг. Тэгээ тэн дотор жирэмслэлтээсээ нөгөө хугацаа авахын хэрээр томроод тахлаарэ өрийн холоо хагараад цус алдалт буюу умаан гаднах жирэмсний хүндрэлүүд үүсэх ийм боломжууд байна. Тэгэхээр өргөдөл умаан гаднах жирэмслэлт гэдэг юм бол одоо насны одоо амар хэцүү юм одоо өвчин үүсгэж байна гэсэн үг. Өргөд халдварт өвчин байна. Тэгэхээр одоо жишээл бэлгийн замын одоо эмэгтэйчүүд ингээ хяналтанд ирэхээр тэр бэлгийн замын өвчин байна байхгүйг төрүүлж мэдэж авч штэ тий. Эрэгтэйчүүд бол өөрийгөө мэдэхгүй угаасаа эрэгтэйчүүдийн эмчтэр улаан цамбар одоо нэг цаг хүтэн чинь тэр эдээ мэдээ гардаг ч гэдэг юм уу. Эсвэл
одоо тэр нэг ургацэг гардаг ч гэдэг юм бүтцийн өөрчлөлтөнд ороогүй бол манай эрэгтэйчүүд бол өөрсдөө зүгээрээ гэл яваад байдаг. Тэгэхээр эмэгтэйчүүд дээр одоо бас яг таны сайн хэлдэг дээр яг ахаад би асуух гэдэг юм л да. Бэлгийн замын өвчин дээр одоо жишээлбэл дутуу идэгч гэдэг юм уу те. Энэ зүйлүүд бол хэрэг тохиолддог юм бол за манай эмэгтэйчүүд ер нь бол амар эмчилгээг бол сайн хийдэг. За яг эмчийн битсэж өгсөн 10 хоногийн эмчилгээ байвал яг 10-аа хийгээд за эмчилгээ дуусаад хоёулаа энийг алга болсныг нь баталгаажуулж хармаар байна. Би ч одоо яг тэр 10 хоногийн эмчилгээ тэр хүн яаж жуугаад байгаа эсвэл энэ юм тэр хүнд яг үнэхээр бүрэн 100% эмчилж чадсныг би ч бас итгэлтэй мэдэхгүй байхгүй юу. Тэгэхээр эмчилгээ хийж дуусаа баталгаажуул шалгая гэхэлэр эмэгтэйчүүд яг цаг тухайдаа эмчилгээ хийгээд буцаад яг ирдэг. Гэтэл эрэгтэйг нь бас одоо эмч дээр очиорой тий эрэгтэйчүүд эмнэлэгт очиод энэ шинжилгээг өгөө тэгээд ингээд хоёулаа хамт эмчлэгдэхгүй бол наа чи эмчлэгдэхгүй штэ гэд хэлээ явахлаар эрэгтэй хүн нь за одоо нэг өөрт нь баргийн нэг зөөр нэг сүртэй мэдэгдэж байгаа юм байхгүй учраас эмчилгээ нь ер нь жоохон дутуу хийгдэх хандлагатай юм шиг ажиглагддаг. Эрэгтэй талтай л асуудал тий. Тэгэхээр нөгөө энийг айгуу сайн ойлгох хэрэгтэй. Одоо PCR-ын шинжилгээ дээр эмэгтэй дээр нэг 3-4 өөрчлөлт илэрчлээ гэж бодъё. Тэгэхээр одоо би эмчилгээг ингээд бичээд өглөө нөхөртөөгөө хамт хийх үгээ асуугаад байгаа байхгүй. Ер нь бол одоо хамт хийх шаардлагатай үеуд бол байдаг. Гэхдээ тэрийг уулын эрэгтэйчүүдийн эмч дээрээ очиод эрэгтэй талаасаа эмчилгээг зөв хийвэл болно зүгээр. Би яг тэр хүний үзээгүй онцлоогүй учраас би эрэгтэйчүүдийн эмч биш учраас эмчилгээнээс зарим талаараа хийж мэдэхгүй штэ. За тэгэнгүүт тэр эмчилгээ за 2 хос яг хоёулаа адилхан 10 хоногийн эмчилгээ хийж илаа гэхэд магадгүй эрэгтэйд нийлүү хурдан үйлчлэлч юм уу эсвэл эрэгтэй нь одоо магадгүй имээд одоо мартаж санах тохиолдол нь арай жоохон им уух тал дээр хариуцлага нь арай жоохон сул байдаг ч юм уу те. Эсвэл өөрт нь нөгөө нэг зөөр байхгүй учраас энэ ер нь би яг хэрэгтэй муугаад байна уу? Эсвэл одоо нэг 10 хоног уух хэвээр 5 хоног ч юм уу хийгээд зогсож ингээд дутуу эмчилгээх юмнууд бас гардаг. За тэгэхээр эмчилгээний үеүдд мэдээж антибиотик эмчилгээ хэрвээ авч байгаа тохиолдолд нөгөө жирэмсэн болж болохгүй гэдэг зарим заалтуудаас гарч ирдэг учраас бэлгэвчтэй бэлгийн харьцаанд орох эргүүлээд нөгөө хүнд маань 2 хүн хоёулаа адилхан антибиотик хэрэглэж байгаа боловч үр дүн нь яг хоёуланд нь хэр байхыг мэдэхгүй учраас тэ эргүүлээд нэг нэгэндээ халдвар өгөхөөс бас сэргийлэх зорилгоор бэлгэвчийг бас хэрэглэх шаардлага гардаг. За тэгээд бэлгэвч хэрэглэж агаад эмчилгээ дууссан. Тэгээд шинжилгээ өөрөө гэсэн хугацаанд өгөөд нөгөө юмнуудаа яг алга болсныгаа чеклээ шалгаж үзээд алга болсон байх юм бол хоёулын эмчилгээчлээ гэж үзнэ. Гэтэл энэ дээр бас эмэгтэйчүүд нь шинжилгээ өгөөддөг. Эрэгтэй талнаас жоохон ингээд дутчаад би зөөргөө болцсон. Надад юу ч байхгүй те чи очиж шинжилгээ өгч гэх эхнэрээ явуулцдаг. Тиймэрхүү талууд ажиглагдаад байдаг. Дээр нь одоо юм урологийн, андрологийн чиглэлээр ингээ ажилдаг эмч ингээд хүмүүстэйс ярилцахлаар одоо эрэгтэй хүмүүс ингээд цаг аваад үзүүлэх гэсэн одоо нэг өдөрт 10 хүн байлаа гэхэлэр ер нь 2-3 нь ирдэг гэдэг байгаа байхгүй юу яг зорж ирдэг. Нөгөөд нь уцаар яриад за гэд ингээд бараг дундаас нь ингээд цагтаа ирэхгүй тохиолдол айгүй байдаг. Яг миний хувьд бол одоо над дээр цаг авсан 10 хүн байлаа гэхэд 9 нь бол заавал ирнэ. Тэгээд нэг emergency нэг хүн ирнэ. Би одоо цаг аваагүй гэхдээ надад ийм шаардлага би үзүүлмээр байна гэд ингээд бас ирдэг. Тэгэхээр ер нь тэрнээс нь харахад эмэгтэйчүүд илүү одоо нөгөө жирэмслэг төрдөг хамгаалдаг ч юм уу тийм учраас эмэгтэйчүүдийн эмчтэр эрэхтэй ямар нэгэн айдасгүй одоо тэгж ирдэг бол эрэгтэй хүмүүс ер нь яг тэр тал дээр жоохон арай сул байд юм уу гэж анзаараад байдаг. Тэгэхээр манай эрэгтэйчүүд өнөөдөр сонсож байгаа бол та бүхэн маань ер нь ялангуяа бэлгийн ариун цэвэр гэдэг тал дээр манай эмэгтэйчүүд байнга хэлдэг те. Ядаж бэлгийн харьцаанд орохдоо сайхан угаачих хэрэгтэй юм байна. Тэгээд одоо бэлгийн замын өвчин гэдэг зүйл чи өөрөө үүсэхгүй ямар нэгэн зүйлээс одоо өрөвсөл биш бол те бэлгийн замын өвчин бол ямар нэгэн одоо бэлгийн хавтлаар авч ийна л гэсэн үг шүү дээ. Тэгэхээр манай эрэгтэйчүүд бас ям зүрийн зохиогоод үүссэн юм шиг юм яриад их яваад байдаг. Тэгээ одоо ингээл яг жоохон юу шиг феминист юм шиг сонсогдоод байж магадгүй л дээ. Гэхдээ зүгээр нэг жишээ аваад хэлэхэд одоо айл гэрийн бааны угаалгын өрөөнд ингээ орохлоор эрэгтэй хүний яг хэрэгэлдэг одоо бүтээгдэхүүнүүд хэр их байдаг вэ те. Заримдаа барыг нөгөө шампунь дотор нь барыг бүх юм агуулгдсан ч юм уу те. Тэгээ нэг бие угаагчтай юм уу? Тэгээд нэг шампуньтай, тэгээд нэг сахлын хөстэй ч юм уу. Ингээл барыг байдаг шүү дээ. Гэтэл эмэгтэй хүний одоо бааны өрөөнд байгаа хэрэгэлж байгаа юм те. Шампунь ангижруулагчийн үсний маск нь те. Тэгснээ одоо эмэгтэйчүүдийн одоо зориултын тэр хэрэгэлдэг ариун цэвэр сахдаг угаагч нь те. Тэгснээ тэгээ тэр нүүрний common гэл ингээд орохлоор барыг
тэр агуул бүтээгдэхүүний бараг 80-90% нь эмэгтэйчүүд юм байдаг ш. Тэгэхээр эмэгтэйчүүд ер нь тал талын чиглэлээр айгүйх юм жоохон илүү их эрэгтэйчүүдээс анхаардаг юм шиг миний хувьд санагддаг. Тэгэхээр энэ бэлгийн ариун цэвэр болон бэлгийн эрүүл мэнд, хосын харилцаа, тэр өрөвсөлт өвчин, тэ өргүүдэл гэдэг юм чинь ганцхан эмэгтэй хүнээс шалтгааллахгүй шүү дээ. Тэгэхээр өрөвсөлт өвчнөө дутуу эмчилснээс болоод эр бэлгийсэн тэр хөдөлгөөнөө саарах тоошрох гэн буурах гэдэг юм уу ийм олон юмдаас нөлөөлдөг учраас манай эрэгтэйчүүд гэхдээ сүүлийн үед айгу мундаг болсон л тоо. Тэгэхээр эрэгтэйчүүд маань энэ тал дээр бас эмэгтэйчүүдийн л юм яриад надад нэг чухал биш гэдэг юм өнцгөр биш гэр бүлтэй олцсон, насанд хүрсэн, бэлгийн харилцаанд ордог бол бас өөрийгөө бас өрөвцлээс халдварт юмаас сэргийлэхээр ер нь иймэрхүү юмнууд бас жоохон сонсож байгаарэ гэж хэлмээр байна. Ер нь гэхдээ яг тэгдэг нөө эмэгтэйчүүдийн эмчнэр дээр зөвхөн эмэгтэйчүүдийн сэдв 100% яригддаг санагддаг байхгүй юу? Цаана нэг 20-30% нь дандаа нөө эрэгтэйнээс хамт явах гад тийм. Бэлгийн харьцаанд орж байгаа юм чи эрэгтэй хүнтэй хамааралтай тэнд өвчин өрөвсөл явж байгаа учраас яг та бүхэндээс хамааралтай дугаар өнөдр болж байгаа гэдгээс ойлгож аваад бүтэн сонсоод ойлгоод аваарэ. Тэгээд за бэлгийн замын өвчин дээр нэг зүйлийг би бас тодруулъя гэж бодсон юм. Одоо хүн эмэгтэй хүн жирэмсэн боллоо. За эхний 3 сарда нэг хяналтанд ороо шинжилгээнд өгдөгөө. Тэн дээр нэг дох тэмбүү одоо асуудал байна гэдгийг үзчихдэг. За тэгээд сүүлийн 3 сар буюу төрхийн өмнөх 3 сар дээр хаад нэг шинжилгээ аваад нэг чеклүүлээ үзчихдэг. За яг одоо сүүлийн 3 сарынхаа үртлээ ямар нэгэн асуудалгүй явж илаа гэж бодъё. За сүүлийн 3 сарын хяналтан дээр нөгөө шинжилгээнүүдээ өгөөд зүгээр гарцсан чинь тэрнээс нь хойш нөгөө нэг эрэгтэй ч гэдэг юм уу жишээ шүү. Ямар нэгэн тохиолдол биш. Хин нэгний нэрийг дурдаагүй. За тэр тохиолдолд нөгөө эрэгтэй нь өөр хүнтэй бэлгийн харьцаанд орсон тохиолдол үүсээд нөгөө одоо ээжтэй халдвар өгөөл тохиолдол үүсээд ингээд төрөх юм бол ямар хүндрэлүүд гарч болох вэ? Халдварт өвчнөхийн төрлөөс шалтгаална. Зарим халдварт өвчнийг одоо жирэмсэн байхад нь хамаагүйгээр заавал эмчлэх шаардлага гардаг. Тэгэхгүй бол урагт одоо халдварт амжих за үгүй л гэхэд ядчил одоо нүдний салстын өрөвсөл, ам залгиурын өрөвсөл ч юм уу тийм юмнууд тохиолдох. Тэгээд тэр төрснөө дараа тэр одоо нейрон шаардлагад одоо удаан хугацаанд үргэлжлэх ч юм уу эргэтэн тогтолцоон дээр өөрчлөлт гарах юмнууд бас байдаг. Тийм учраас хэрвээ одоо онцлогдсон байгаа тохиолдолд нь одоо ноцтой өрөвслүүдийг бол заавал одоо жирэмсэн эмэгтэй дэмжлэгээ хийдэг. Тэгэхээр тийм кейсүүдийг би бол одоо яг эмэгтэйчүүдтэй илүү тулж ажилладаг учраас сонсхолоор жирэмсэн ингээд гиз томорхын хэрээр илүү нөгөө жирэмсэн гэдгийг нь мэдэгдэхийн хэрээр нөхрүүд нь бэлгийн харьцаанд орохоос юм айцтай болдог гэж айгүй хүүхнүүд ярьдаг. Хүүхдээ өвдөх гээд байгаа юм шиг санагдаад юм ч юм уу те. Тэгэхээр ийм эсвэл нөгөө ийм том гизтэй болохоор ийм эхнэргийн ядаж зүгээр тэрхэд хүртэл тэр нь ийм тухгүй мэдрэмж өөрт нь өгөөддөг ч юм уу. Гэтэл энэ нь бол одоо жирэмсний одоо хяналтанд явж байгаа эмэгтэйд ямар нэгэн одоо ихэс савхрах, цус алдаах, зулбах ч юм уу тийм эрсдэл байхгүй байгаа тохиолдолд бэлгийн харилцаанд одоо хэвээ орох нь бүр угаасаа яг хэвээ орохыг зөвлөдөг. Харин ч бараг бэлгийн харилцаанд орохгүй байснараа нөгөө умаа үзүү маань бэлтгэгдэх буюу нөгөөнийг 10% нэгддэг газар байгаа шүү дээ. Тэгэхээр тэр хэсэг маань сайн нэгдэж өгөхгүй байх гэдэг асуудлууд яриаддаг. Тэгэхээр төрх эмнэлгүүдүүд хүртэл эмчнэр бэлгийн харилцаанд тогтмол ороо зүгээрээ умаа үзүүгээ ингээд цочроох тий одоо тэр чин тодорхой хэмжээгээр нэг жоохон бага хэмжээний ч гэсэн массаж бас болж өгч байгаа байхгүй. Тэгэхээр нэгдэхт нь илүү сайн нэгдэх өөрөөрөө төрөхт нь илүү л одоо хэрэгтэй байдаг. Гэтэл октоосоо эрэгтэйчүүд нь тэрэн дээр айгаад за тэгээд их нэртэйгээ бэлгийн харьцаанд орохгүй байхлээрээ тэр хэрэгцээгээ зарим нэг талаараа одоо өөр юмнаас авснаас болоод халдварт өвчин бас өгж байгаа тохиолдлууд бол байдаг. Тэгэхээр энэ нь одоо зөвхөн эмэгтэйний эрүүл мэндийг одоо хохироогоод байгаа бус те дөнгөж одоо шинээр төрөж байгаа хүүхдийнхээ эрүүл мэндэд хүртэл маш том сөрөг нөлөө бас үзүүлэх боломжтой. Зарим нэг одоо халдварт өвчнээс болоод ургийн тэр одоо нөгөө амьсгалын эргэтэн тогтолцоонд хүртэл амар эргэн шүүх өөрчлөлтүүдээс орох боломжтой байдаг. Асралт мэд эмнэлэг нь Баянгол дүүрэг 4-р хороо Алтай хотхны баруун талд байрладаг. Амбултор болон 200 ортой хэвтэн эмчилүүлэх боломжтой. Мөн манай эмнэлэг чих хамар хоолой, хавдар, уламжлалт эмчилгээ гэх мэтлэн эрүүл мэндийн цог зөвчлөгөө үзүүлэхээс гадна хамгийн сүүлийн үеийн уншилгооны хиймэл оюухан дээр суурилсан бүтэн биеийн MRI тохиромжоор ажлын өдөр 8-аас 22 цагт, бэм гарагт 9-өөс 15 цаг хүртэл үйлчилж байна. Бид танд шаардлагатай үзлэг уншилгоо, эмчилгээ, мис аслыг нарийн мэрэгжлийн мэрэгсэн чадварлаг баг хамт олон хийж гүйцэтгэн. Асралт мэд нэгдсэн эмнэлгийг зорин ирж, эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлээрэй.
Эрүүл мэндийг дэмжин ажиллагч янзтай ясны шүл хамтран ажиллаж байна. За тус шүлний хувьд бол одоо Монгол орны зэрлэг байгальд одоо бэлчээрлэж одоо шимт одоо урмлаар эдээссэн үхрийн булганы яснаас гаргаж явдаг. За үүнд бол хүний биед хэрэгцээтэй тэр уураг, за амин дэм, эрцээр одоо баялаг, за химийн ямар нэгэн нэмэлт болон нөөцлөгчд бол агуулаагүй яждаг. Монголчуудын хувьд бол дийлэнхтэй тэр мэдрэлийн ядаргаа болон за ядрах, сүлдэх, за тэр толгой өвдөх, за нойр гүдгч гэдэг юм уу эдгээр шинж тэмдэг их нийтлэг илэрж идэг. Энэ үед бол бид нэр одоо эмээр бус, за хүнсээр өөрийгөө ангаахт илүү ихээр анхаарч одоо ясны шүлийг илүү сайн одоо идэж хэрэглэж явах хэрэгтэй. За ялангуяа тэр бага насны хүүхдэд ч гэсэн ясны шүлэлд одоо усанд оруулал илүү тамир тэнхийг нөхөх, дархлааг дэмжих энэ зүйлүүд бол байж идэг юм аа. Тийм учраас эмээр бус, за хүнсээр одоо ангаах шидэж орвол янзтай ясны шүл. 100% байгалийн гаралтай аяг таваг угаагч хөөс доктор Уна өөх тосыг хоромхон зурд задалж сав суулгыг гялалзуулна. 3 дахин химнэлттэй мөн олон төрлийн нэм бактерийн эсрэг үйлчилгээтэй учраас хүүхдийн угаж, жимс, хүнсний ногоо зэргийг угаахад тохиромжтой. Өнгө үнэр оруулагчгүй байгаль дээлтэй доктор Уна аяг угаагч хөөсийг хэрэглэж гэр бүлээ болон их дэлхийг хайрлаарай. Эрч хүчтэй эрүүл амьдрах бидний сонголт хаалгай шампунь. Дөрвөн төрлийн хаалгай шампунийг үснийхээ онцлогт тойлуулан бид хэрэглэдэг. Эрүүлэр үсээ хайрлая. За тэгэхээр өнөөдрийн подкастыг яг сонсож байгаа ээжүүд, эмэгтэйчүүд ч гэсэн яг нөхөртөө найз залууд яг энэ саяын ярьсан хэсгийг заавал сонсгоорой тий. Төрхий чин өмнөх 3 сар дараагийн одоо төрхийн бэлтгэл одоо 3 сар шинжилгээ аваад тэрнээс хойш ямар нэгэн бэлгийн замын өвчин аваад одоо хоорондоо бэлгийн харьцаанд ороод төрөхөд бол хүүхэд асуудалтай төрөх энэ зүйлүүд их байна шүү. Энэ талаас манай эрэгтэйчүүд маань ухамсарлаад анхаарал өгөөч гэдгийг энэ ташимд хэлэх байна. Яг залуучууд ийм залуучууд нэг их биш байх. Гэтэ цөөхөн ганц хоёр алдаа гаргаж байгаа бол яг ийм бодол байгаа бол тэр зүйлээ яг одоо мартаарай гэдгийг давхар хэлчихье. За тэгэхээр дараагийн асуулт бол маш чухал асуулт байгаа л да. Хүний хөхөнцөр вирус гэдэг сая бүгдээрээ одоо яригадаад байна тэ нөө вакцинтай холбоотой энэ талын мэдээллийг манайх авсан баг. Яг нөө вакцингээ ярихаар хүмүүс энийг нөө нэрээ гэд нэг юм жоохон ойлголтоор аваад байгаа хэл та. Хоёр талын ойлголтууд яваад байгаа. Тэгвэл энэ хүний хөнцөр гэдэг буюу умаа үзэн хавдрын хамгийн өндөр одоо хувьтай үүсгээд байгаа хүний папиллома вирус гэж нэрлэдэг байгаа шүү дээ тий. Энэний талаар хоёлоос мэдээлэл заавал өнөөдөр үзэж байгаа хүмүүстийг хэлье. Энэ ойлголт бага байгаа учраас нөгөө сөрөг мэдээллүүдэд хүмүүс автаад буруу ойлголтууд бол нийгэмд маш их яваад байна л та. Хөнцөр вирус ганцхан умаа үзний хавдар үүсгдэг вирус бол биш. Эрэгтэй хүн танд ч гэсэн хавдар үүсгэн. За жишээлбэл улаан хоолой хавдар, шулуун гэцний хавдар, төрөө булчирханы хавдрыг ч гэсэн үүсгэх боломжтой. Тэгэхээр эхнэрийгээ бодож хамгаалж байгаа ч юм уу вакцин илгэж байгаа юм бол биш. Тэгэхээр энэ нь бэлгийн замаар дамждаг вирусын халдвар гэсэн үг. За тэгэхээр зарим улсад бол энийг бүр бэлгийн замын одоо халдварт өвчний бараг тооноос хассан ч газрууд байна. Яагаад тэгэхээр нөгөө вакцинжуулалт хийгдээд энэ юм нь бараг байхгүй болсон умаа үзний хавдраар одоо өвчлөлийн тоон хүртэл бүр маш бага болсон бараг л тэг өвчлөлгүй болсон цөөхөн кейстэй болсон. Гэтэл Монголд өнөөдөр умаа эмэгтэйчүүдийн одоо тэргүүлэх хавдрын нас баралтын шалтгаан бол умаа үзний хавдар яваад байна. Гэтэл энэ юунаас болж байгаа гэдэг шалтгааны найлуужээ ингээд тогтоогоод тэгээд тэрэн дотор нь тэр вирус нь өөрөө 200 гаруй төрлийн 200-аас бүр илүү байна гэж тогтооцсон. Тэрэн дундаасаа хавдар үүсэх өндөр рисктэй, бага рисктэй гэж тогтооцсон. За тэгэнгүүт умаа үзний хавдрыг нь тэр 16, 18 гэдэг хоёр төрөл илүү их үүсэж гин гэдгийг нас тогтооцсон. Ийм тогтооцсон. Тэгээд тэрийгээснээсээ яаж сэргийлэх энэ вакциныг бэлгийн харьцаанд орохоос өмнө буюу бага наснд нь энийг хийчих юм бол бэлгийн харьцаанаас хин нэгнээс тэр вирусыг авахд энэ хүн умаа үзний хавдраар өвдөхгүй гэдгийг нь одоо ингээ батлаа гаргаж ирээд айгүй олон улсуудад энийг ингээд одоо товлолт олон сайн дурын вакцинаар ингээ хийгээд явж байгаа.
Тэгэхээр би Монгол улс одоо бид нарт ийм бас вакцин оруулж ирсэнд бол маш талархуйштайгаа олон одоо залуу хүүхдүүдийг маань те ирээдүйд үүсэх энэ хавдраас сэргийлж байгаа гэж бодож байгаа. Тэгэхээр ганцхан охтуудтай хийлгэх биш, бас хөвгүүдтэй бас энэ вакциныг хийлгээрээ. Түрүү нөгөө хоёлаа ярьсан бэлгийн замаар одоо тэгж байдлаар эрэгтэй хүн бас ингээд одоо эмэгтэй хүнд энэ вирусыг өгөх боломжтой гэд те. Тэгэхээр халдварт өвчин өгөх боломжтой. Тэгэхээр эрэгтэй хүндээ бас энэ вирус нэг зөөвөрөхгүй яваад байна. Гэтэл эмэгтэй хүнд энэ зөөвөр өгж болно. Эсвэл бүр огт зөөвөргүй явсаар хагаад умаа үзэн нийсийн шинжилгээ, эдийн шинжилгээгээр өөрчлөлт илрээд гинт хавдар онцлогдож байгаа маш их залуу бүсгүүчүүд байна. Одоо өнөөдөр 34-5 дөнгөж хүрсэн ирнэ. Хавдар онцлогдоод бид нар хадаа хавдарлуу улсын хэмжээр шилжүүлж байгаа юм хүмүүс байгаа байхгүй юу? Гэтэл энэ хүмүүс одоо тэр бага наснда 11, 12 доо тэ энэ вакцины хийлгэсэн байсан бол өнөөдөр иймэрт хавдар үүсэхгүй. Хавдар үүслэг гэхэд энэ маань нөхөрчхөө эрхтнүүд дээр одоо хэр их нөлөөснөөс шалтгаалаад одоо цаашдаа жирэмслэхгүй юу тэ биений мэрхүү ирэхгүй юу гэдэг ийм амар их юм том эсвэл бүр одоо үхэл түрхэх хүртэл ийм аюулууд бас байгаа учраас бүгдээрээ энэ вирусны талаар ер нь бол одоо аягүй сайн дэлгэрэнгүй ойлголттой болоод энэ вакциныг ямар улсууд хийж ийн заавал одоо намайг хэлэхлээр биш те өөрсдөө сайн уншаад судлаад үзтээ тэгээд ямар улсууд хийлгээд байгаа энийг хийлгэвэл аюулгүй мүү гэдгээ үзээд тэгээд охтуудтай олон хүүгүүдтэй энэ вакциныг бүгдээрээ хийлгэрэй гэж хүсэж байна. Монгол улсад одоо хийж байгаа энэ вакцин маань гэхдээ 4 тунтай буюу 4 төрлийн HPV-гээс хамгаалж байгаа. За үүнд нь болохоор high risk-ийн 2 төрөл, өндөр эрсдэлийн 2 төрөл болон бага эрсдэлтэй 2 гэсэн ийм 4 вирусын HIV шинжээс нь хамгаалж байгаа. Заримдаа одоо нөгөө хүмүүс гадагшаа явж хийлгүүл илүү сайн гэсэн гэж асуугааддаг. Гадаадд болохоор 9 төрлөөс нь бол хамгаалахыг одоо хийж байгаа. Тэгэхээр илүү яг сайн олон төрлийг нь хамруулж хийж гин. Гэхдээ бид нар гадагшаа явхад одоо тэр онгоцны зардал, эмнэлгийн төлбөр ч юм уу те буудлын зардал гэдэг энэ олон юмыг одоо бас бодолцоод хийхгүй хойшлуулж яхаар ядаж дөрөвтэйг нь ч гэсэн хийлгүүлж исэн дээр л гэж би бол зөвлөмөр байна. Тэгэхээр тэр дөрөвтэй гэдэг нь Монголд хамгийн тохиолдож байгаа дөрвөн эрсдэл одоо талаа барьж хийж байгаа тий. Яг нь Монголд их тохиолдож байгаа биш энэ дөрөвтэйгийн дараа шинээр гарсан нь 9-тэй нөхгүй юу. Тэгэхээр илүү олон төрлийн вирусээс бид нарыг хамгаалж ийн гэсэн 33, 35 гэдэг юм өөр төрлүүдээс хамгаалж байгаа байхгүй. Тэгэхээр тэрийн боломжтой бол 9-тэйг нь гадагшаа аваад төлбөрөө төлөөд хийлгэж болно. Одоохондоо тийм боломж арай болоогүй байгаа л тий хүүхдүүд чинь ингээд томрохын хэрээр вирусээ халдвар авах магадлал их байгаа учраас 4 төрлөөс нь ч гэсэн хамгаалаад вирусны вакциныг хийлгэсэн дээрээ л гэж хэлж байгаа. Facebook дээр нэг эмэгтэй юм асуулт асуусан байсан л да. Хүний папиллома хүнсэр вирусын вакцинтай холбоотой мэдээллийн доор би яг тэрийг уншаад за эмэгтэйчүүдтэй холбоотой зочин өөрөөр яг нэг асууя гэж бодож ирсэн. За тэр нь болохоор нэг 20 хэдтэй бэлгийн харьцаанд бол яг бүр орцсон насны хүн байгаа. Гэхдээ одоогор бол яг найз залуу юм нөхөртэйг нь би бол сайн мэдэхгүй байна. Ямар үзүүлсэн чинь тэр хүний хүнсэр вирус бол байхгүй байна гэж одоо шинжилгээнд гарсан. Тэгвэл би одоо энэ вакциныг хийлгэж болох юм уу гэсэн асуулт байсан. Болно. Саяны тэр нөгөө хөхөнцөр вирусынхаа төрлийг нийлрүүлдэг шинжилгээг өгсөн мознисийн шинжилгээ хийвэн тийм байгаа тохиолдолд вакцин бол хийлгэж болно. Гэхдээ одоо 20 эдтэй ч бэлгийн одоо 20 насны эмэгтэй бэлгийн арцанд ороогүй 10 эдтэй насны охин хоёр дээр вакцины үйлчилгээ маань харилт арай жоохон нөгөө үйлчилгээний сулрна л гэсэн үг. Гэхдээ хийлгэж болно. Гэхдээ одоогоор бид нэр 200 гаруй төрлийн вирусыг бүгднийг нь 200 бүх хэв шинжийг нь бүгднийг нь илрүүлдэг шинжилгээ биднэрт дэлхий дээр ч байхгүй. Ер нь бүх улсуудад ер нь байхгүй байгаа. Монголд бол бид нар ер нь 28 хэв шинжийг нь илрүүлж үзэж байгаа. Тэн дунд маань нөгөө өндөр рисктэйнүүдээ үзчихэж байгаа байхгүй. Тэгээ хэрвээ байхгүй байгаа тохиолдолд бэлгийн арцанд орцсон тийм насны эмэгтэй ч гэсэн хөнцөр вирусын вакцин хийлгэж болно. Сургуулийн хүүхдүүдэд болохоор сая хийх одоо ажлууд одоо ч гэсэн явж байгаа хэл та. Тэн дээр яг судлаа яг телевизээр гарч ирсэн. Тэн дээр нийт одоо тэр хийгдэх насны хүүхдүүдийн 25% нь хийгдсэн гэдэг мэдээлэл явьжсэн. Тэгэхээр 4 хүүхдүүд минь нэг нь хийлгдсэн байна. Цаана дахиад 3 одоо хүүхд хийлгээгүй нэхэр чи маш өндөр эрсдэлтэй л явж гин гэсэн үг байна шүү дээ. Тэгэхээр одоо ямар нэг одоо тэгэхээр хүмүүс бас ингэж ойлгоодсэн те. Сая танисаа хийлдэг зүйл дахиад автайлчи. Зөвхөн охтууд хийлгэнэ гэж ойлгосон байсан. Энэ эрэгтэй хүүхдүүд бас хийлгэнэ. Энэ бэлгийн замаар халдвардаг өвчин учраас тэгч байдлаар эрэгтэй дээр яваад идэх байх нь шүү дээ. Тий.
Тэгээ саяны хүнзэр вирус дээр бас нэг юм хэлж ер нь бол яг хэрвээ халдвар авсан байлаа гэж бодоход те бэлгийн замаар дамжиж байгаа шүү дээ. Тэгэхээр бэлгийн замаар авсан байжгаад өөртөө ямар ч уургүй байжгаад хэрвээ биеийн тархлаа сайн ямар нэгэн өвтрийн өр өсөл ч юм уу үүсээгүй байгаа тохиолдолд ер нь 2 жил болоод энэ вирус нь итгэхгүй хэлбэрт шилжиж бас болдог. Ямар нэгэн эмчилгээ хийгээд энийг одоо бүрэн устгаж бид нар бас алга болгож чадахгүй. Тэгэхээр өрөвсөл хэрвээ ойр орхон дахиад байвал тэр вирус чинь улам хүчтэй болоод улам байр ихнүүдийг очиж гэмтээгээд ийн гэсэн үг. Хэрвээ тархлаа сайтай байвал бидний биеийн тархлааны урвал маань вирус эсрэг тэмцээд одоо тэрийг одоо итгэхгүй бас байлгаж болдог. Гэхдээ энэ одоо шөнийн нойр амьдралын хэв маяг одоо тархлаа гэдэг юм чинь маш их юмнаас бүрдэж байгаа шүү дээ. Тэгэхээр одоо бид нар хавдар үүсгийн тогтооцсон угаасаа үүсдэг юм байна. Ийм рисктэй хэдэн хувьтай байна гэдгийг судалгаануудаар өчнөө тогтооцсон байгаа учраас энээс бид нэр одоо байгаа хүүхдүүдийг хамгаалах боломж биднэрт байгаа байхгүй юу? Тэгэхээр одоо тэр вакциныг ер нь бол би бол заавал хийхийг бол зөвлөмөр байна. Тэгээд сая түрүүн хоёлаа ирсэн эмэгтэй хүүхдээс гадна эрэгтэй хүмүүс төр ч гэсэн энэ хавдар үүсгэж болно. Эсвэл эрэгтэй хүн дээр яг харьцангуй нөгөө дархлаагаагүй те одоо бие хүчний ажил хийдэг ч идэвхтэй тасгал хөдөлгөөн хийгээд сар алган биений мэрхгүй учраас эрэгтэй хүний дархлаас гайгүй гэж болно. Тэгэхээр тэр эрэгтэй хүнд хүн маань өөртөө халдвар байгаа хэрнээ одоо эхнэртэй тэр вирусыг өгөөд тэгээд эхнэр нь өвдөд хавдар тусаад эрт залуу насны дараа за одоо гоё яг амьдрал одоо гоё болъё гэж итлэн эхнэр нь хавдар тусаад өгөхээр бол яах вэ хэцүү шттэ тий. Тэгэхээр эрэгтэй хүнд ч хавдар үүсгэж болно эсвэл өөрөө та тэгчэрч явж болж байгаа учраас эрэгтэй эмэгтэй хүүхдэд хоёуланд нь энэ вакциныг хийх зөвлөмөр байна. Тэгээд өрхийн эмнэлгээс чинь нэг 30 наснаас нь эхлээд нэг 3 жилийн давтамжтай мозны эсэн шинжилгээ хийгээд байгаа шүү дээ. Энэ дээр яг тэр хүний папиллома өхөнцөр вирусыг илрүүлэх юм илүү яваад байна уу эсвэл ер нь тэнд хавдар асуудал байна уу гэдгийг л үзээд байна уу? Монгол улсын нөгөө эмэгтэйчдийн тэргүүлэх хавдар номоозны хавдар болчиход байгаа учраас одоо энийг эрүүл мэндийн даатгалаар нь тий одоо ингээд ийм эсэн шинжилгээг одоо үнэлбэргүйгээр 3 жилийн интервалтаагаар аваад байгаа. Гэхдээ энийг бид нэр одоо энэ шинжилгээгээр одоо танд хавдрын юм үүсэж гинөө сэжигтэй байна уу гэдгийг л үзэж байгаа. Түүнээс биш ямар нэгэн өхөнцөр вирусыг одоо илрүүлдэг шинжилгээ ерөөс огтоосоо биш. За тэгэнгүүт энэ эсэн шинжилгээ маань гэхдээ өөрөө 70% мэдрэг шинжилгээ. Тэгэхээр энэ хариу нь ер нь 70% л итгэж болно л гэж байгаа юм. 30% нь тий. Жишээлбэл одоо тэр шинжилгээ авахд өвтрээ өрөвсөлтэй байсан юм уу юм уу те. Тэгэнгүүт хэдийн насны хүн байсан. Одоо 50-аас дээш насны хүмүүс магадгүй цэвэршилтээс хойшоо үед болоо умаа үзүний одоо радиус маань ингээ хатангаршаад биений мэрхээ болоод эхлэж жижигрээд эхэлдэг. Тэгэхээр нөгөө тэр сувгаас нь шинжилгээ авахд айгүй төвхтэй болоод эхэлнэ. Дээр нь одоо тэр сувгууд дотор чинь нэг юм сойд ч юм уу ингээ гадна талаас нь юм эргүүлээд авч байгаа. Гэхдээ тэр эргүүлж авж байгаа тохиолдолд те нэг жижигхэн одоо өөрчлөлттэй эс маань тэр шинжилгээний дотор хамрагдаагүй байж бас болно. Тэгэхээр 70% мэдрэг шинжилгээ гэж хэлээд байгаа. Тэгээд боломжтой бол энийг ер нь бол ямар ч зовиргүй умаа зүний улаалт шарах юу ч байхгүйсэн эмэгтэйчүүд жилдээ нэг удаа хүй би бол зөвлөмөр байна. Ягаад тэгэхээр одоо сүүлийн үед бол манайх одоо би өөрөө хувийн эмнэлэгт ажилладаг учраас одоо эрүүл мэндийн мэдлэг мэдээлэл сайтай эмэгтэйчүүд аягүй их ингээд ойр орхон эсэн шинжилгээ өгөөд ингээд хянаад явдаг. Гэтэл зөв зүгээр гарч явж ийснаа те нэг одоо ингээд 6 сарын дараа хөдөл өөрчлөлт гараад ирж байгаа байхгүй юу. Тэгэхээр хэрвээ эсэн шинжилгээ маань тэрэн дээр бид нарт хавдар үүсэх боломж үүсээ явж гин гэдгийг л хэлнэ. Тэгэхээр бид нар хавдар үүсгэхээс өмнө наан нэмчилж байгаа байхгүй юу. Гэтэл 3 жилийн хугацаанд тэр эмэгтэй хүний амьдралын циклд юу ч тохиолдож болно. Өрөвсөлт өвчин, халдварт өвчин ч байж болно те. Эсвэл биеийн өвдөө тархлааны их унсамж байж болно. Тэр үед нөгөө байсан вирус маань итгэвчээд одоо айгүй хурдан хугацаандаас хавдар үүсэхийг ч бас үүсэхгүй. Тэгэхээр боломж нь байвал та бусад үед өөрөө төлбөрөө төлөөд те эсэн шинжилгээг одоо жилдээ нэг удаа заавал өгж байгаарай. Эсэн шинжилгээ ерөн жоох өөрчлөлттэй эсвэл нөгөө өхөнцөр вирусын өндөр эрсдэлтэй хүн байх юм бол бид нар тийм хүмүүсийг нөгөө шинжилгээ өгөх хугацааг дахиад наашлуулдаг. Танд хавдар үүсэх магадлал
маш өндөр хүн байна. Танд өндөр рисктэй 4-5 ийм вирус байгаа учраас та хэзээ нэгэн цагт хавдар болох магадлал маш их бусад хүнтэй харьцуулахад. Тиймээс та энэ эсийн шинжилгээг төдий хугацаатай өг гэж зарим тохиолдолд 3-6 сарын зайтай эсийн шинжилгээ өгөөд хянагдаад явж байгаа эмэгтэйчүүд бас байгаа. Тэгэхээр 3 жилдээ заавал нэг удаадаа өгөх нь тэрнээс өмнө наананч бас ингээд жил болгон өгөөд явбал ерөн зүгээр шүү л гэж хэлмээр байна. Хүмүүсээр яг наадах чинь буруу ойлгоод байдаг хгүй юу? Ямар ч улсаас нэг тоо тогтооцсон яг тэр хугацаанд л би өгчих юм бол үнэхээр асуудалгүй байна гэд өөртөө тайвширчдаг. Тэгвэл сая сугармаа эмчээ хэлдгээр 6 сарын хугацаанд хүртэл асуудал үүссэн тохиол байна шүү дээ. Тийм урдан. Тийм. Таашгүй юм байна шүү дээ. Тийм. Бид нар одоо ер нь эмчнэрээр бид нар ингэж ярьдаг. Яана одоо энэ ер нь бараг ирэх болгонд нэсийн шинжилгээ авмаар юм байна. Тэгэхгүй бол одоо ингээл амар удаан хугацаанд ингээ хянагдсан 6 сар болгон хариуцлагатай шинжилгээ өгөө явдаг хүн дараагийн үслэгэн дээр одоо эсийн өөрчлөлтөөр ингээ хариунууд гардаг. CA1 гараа 2 гардаг бол 6 сарын дараа шүү CA2 болол гараад ирж байгаа байхгүй юу. Тэгэхээр 6 сарын өмнө өгсөн хүн зүгээр явж ирсэнаа ингээ гараад ирж штэ. Тэгэхээр бид нар хүртэл одоо эмэгтэйчүүд эмчнэр хүртэл энэ хавдраас айгүй хайж байгаа. Тэгээд энэ нь ямар ч гол нь хүндээ шинж тэмдэг байхгүй. Ядчил өвтгөөд энэ ч юм уу те эсвэл гараад байна гэдэг шинж тэмдэг барагтаа илэрхгүй яваад байгаа байхгүй. Тийм болохоор бид нар хүртэл бараг болдог байл хүн болгоноос ирэх болгонд нэсийн шинжилгээ авмаар байна гэж бас бодож байгаа. Ер нь тэгэхээр бид нар ч өөрсдөө одоо бидний насны эсвэл биднээс өмнөх насны хүмүүс бүгдээрээ бараг вакцингүй хүмүүс байгаа шүү дээ тий. Тэгэхээр бид нар илүү их хавдар тусах магадaltaй хүмүүс. Тэгээд энэ улсын статистикаас чинь одоо энэ хавдар судлаас чинь тий эмэгтэйчүүд энэ умаа үзний хавдраар их өвдөд нь штэ. Ингээд энэ ингээд нас оролтоороо тэргүүлээд нь штэ гэдэг ингээд хилээд байгаа учраас бид нар одоо өөрсдийнхөө эрүүл мэндийн төлөө өөрсдөө мөнгөө зарцуулах цаг болсон. Нэгэнт өвдцсний чинь дараа тэрийг эмчлэхэд одоо өчнөө их санхүү гарна. Тэгэхээр эртгэн дээр нь баг мөнгөөр шинжилгээ өгөөд хавдар үүсгэхээс өмнө за үүсэж ийн гэдгийг мэдээд авчих юм бол тэрийг хавдар үүсэхгүй 100% эмчлэх боломж биднэрт байна штэ. Тэгэхээр эрүүл мэндэд бүгдээрээ анхаарал тавиад нэг төлбөрийн төлөө шинжилгээ өгөөд явж сураарэ тий анхаараарэ гэж одоо дахин бүр хэлмээр байна. Би ч одоо их нэртэй яг наадах чинь сайн яваасаа манай эхнэрийн дуугаарыг үзэхээр угаасаа намайг дагуулал хамт явъя гэх бах. Тэгэхээр эхнэрээс ойрхон үзүүлэх ёстой юм байна. Хариуцлагатай нөхрүүд бол эхнэрээ заавал үзүүлэхийн зүйл бол байх ёстой бах тий. Тэгэхээр би яг энэ дээр нэг манай ойрын нэг жишээ байгаа. Манай нэг ойрын хамаатны эгч яг умаа үзэн хорт хавдар онцлогдсон. Хавдрын бас нэлийн хэцүү өвчтөнд онцлогдсон. Тэгэхээр тэр хүн яасан бэ гэхээр биений өмнө ирэхгүй жил болсон байгаа. Тэгээд заанчууд юу болчихоо гэхээр яг таны хэлдгээр нөгөө нэг шинж тэмдэг илэрдэг юм байна л тий. Тэгээд эмэгтэйчүүд үзүүлсэн чинь наач жоохон хавдралуул явмаар юм байна да гэд эмэгтэйчүүдийн юм чинь хавдралуу явуулсан чинь хавдар дээр нь та манай талын хүн болжээ гэдэг зүйлийг хэлсэн баг. Тэгээд тэр хүн үнэхээр шоконд орсон. Одоо ерөнхийдөө одоо эмчилгээнүүд хийлгээл явж байгаа. Тэгэхээр яг тэр биений мэрэггүй байх одоо жишээл хүмүүс зарим хүмүүс нэ биений мэрэггүй тэр хугацаанд ч гэдэг юм уу одоо харьцангуй одоо гайгүйч гэдэг юм ойлголттой яваад байна л та. Та энэ тал дээр нэг мэдээлэл өгвөл. Биений гэхдээ шинж тэмдэг нь харилцаа адил байдаг. Биений мэрэхгүй гэж болно. Бүр эсрэгээрээ илүү хэрээд иж болно. Эсвэл биений мэрээгүй ах үеэр хаяа нэг тусархын юм харагдаад иж болно. Бэлгийн харьцаанд орсны дараа тусархын юм гарч болно. Тэгээд ер нь нэг юм хөвлөгээр өвдөхтэй өвтрээгээр хаяа эмзэглэгч гэдэг юм уу нэг юм тиймэрхүү өөр төрлийн шинж тэмдэг хийлж болдог. Бүр явагт шинж тэмдэггүй ч явдаг үеуд маш их байгаа. Тэгэхээр яг ийм шинж тэмдэг илрүүл та умаа үзнээсээ шинжилгээ өөрөө гэд хэлчих одоо би тийм юм бол алга байна. Гол нь ямар ч байсан бүр заавал өгөхстой гэвэл та умаа үзний эмч чинь таны үзээд улаалттай шарахтай цусшуурж ийн гэж хэлсэн бол те эсвэл бэлгийн харьцаанд ороход хаяа жоохон цус харагдаад иддэг бол эсвэл одоо биений юм ирэх болоогүй байх хугацаанд тэгээ цусархаг юм бас харагдаад хөвлөгээр өвддөг зөвөр байвал бүр заавал одоо эсийн шинжилгээ бол заавал өгнө. Эсийн шинжилгээ өөрөө 70% мэдрэг гэсэн. Одоо энэ дээр нэмээд биднэрт ямар боломжууд гарч ирж байгаа гэхэлэр AI аппаратууд гарч ирсэн. Тэгэхээр энэ дээр бид нар умаа үзний тодорхой хэмжээний муусамлуудыг цацаад зургийг аваад энийг хавдрын өөрчлөлтөө хүмүүстэй харьцуулж үзээд тэгээд хавдар үүсэх магадлалыг нь одоо хуваар илэрхийлээ гаргаад өгдөг болсон. Тэгэхээр тэндээс бид нарт эмчнэрт одоо чиглэл гарч ирж байна. Окей. Энэ хүний одоо умаа үзэд 50% ирүүл юм байна. 90% ирүүл юм байна те. Энэ 50 хүнийг би 50% таа байвал энэ хүнийг би эдийн шинжилгээ
шинжилгээгээ те эсээс нь нарийн болгоод умаа үзүүнээс нь жижигхэн одоо эд тастаж аваа шинжилгээнд явуулах хэрэгтэй хүн юм байна. Эсвэл энэ хүнийг би хойроохон үзэх хэрэгтэй хүн юм байна. Эсвэл одоо гайгүй эрүүл хүн байвал окей жил дотроо үзүүлж яхад болно гэд. Ингээд ийм одоо нэг баримжаа олгох бас ийм юмнууд гарч ирээд байгаа. Түүнээс биш эмэгтэйчүүдэд үзүүлэл яваадсан тэгсээр би хавдар олчлоо гэж байгаа тохиолдол тас айгүйх байна. Тэг та юу үзүүлсэн яасан ингээд сонсхолоор эхот харуулсан байна, мазаг өгсөн байна. Тийм байхгүй. Тэгээд эмэгтэйчүүдийн эмч таныг үзлээ гээд те нүдээр хараад хизээж хавдрыг оншлохгүй. Эсийн шинжилгээ маань хүртэл 70% мэдрэг гэдэг нь штэ бид нар те. Тэгэхээр одоо эцсийн онш юугаар батлагдах вэ гэхлээр эдийн шинжилгээгээр л ер нь батлагдана. Тэгэхээр хүн болгонд заримдаа одоо бүх хүн эд өгөх ёстой биш байхгүй. Өөрчлөлтөө эсийн шинжилгээ өөрчлөлтөө гарсан хүнээс хаанаас нь эд авал эндээс одоо илүү оновчтой эд авах вэ гэдгийг одоо сонгож аваад өөрчлөлт гарсан хүнээс эд авч иж энэ одоо онш маань илүү батлагдана. Түүнээс биш эмч нүдэрээ хараад үзээд те улаалттай байна эсвэл цэв цэвэрхэн байгаа харагдаж байгаа хүмүүс түүнээс хүртэл хавдар гардаг. Тэгэхээр ерөөсөө эмчид үзүүлээд яваад байгаа чинь биш. Та одоо тэр шинжилгээнүүдийг ингээ өгөө сүүлийн үед гарч байгаа энэ шинжилгээнүүдтэй ингээ хавсруулж өгөөд HPV-тэй, умаазын нэсийн шинжилгээтэй, одоо колоноскопи аппараттай, сүүлдээ AI-тай болсон байна те. Тэгээ эдийн шинжилгээд ийм олон юмнууд нийлжид хавдрыг оншилдог болохоос биш нүдээр хизээч оншилдгүй шүү. Тэгэхээр нарийн шинжилгээнүүд өгөөрэй л гэж хэлмээр. Эмэгтэйчүүдээр бас уйлахаа гэдэг зүйл их яригадаад идэх. Тэгээд энийг нь болохоор эмчнэр үзээд наа чин зүгээр яг биений юм ирж байгаа энэ үед уйлахаа байж байгаад дараа нь сарын дараа ч юм уу үзүүл энэ байхгүй болчихно гэдэг. Тэгвэл уйлахаа эмгэг тал руугаа үсүүл яаж үсгийн энийг хүндрэл нь юу байж болох вэ? Дааврын өөрчлөлтөө үе дээр нөгөө хивээ уйлахаа маань хагарахгүй хэмжээгээр томрох тохиолдлууд тэр маань тэгээд том болоод хагарах тусмаа өндөвчний судсыг дайрч хагарах буюу өндөвчний цус алдалт болох магадлал ихтэй болдог. Эсвэл одоо эндометриозын уйлахаа, өндөвчний одоо хортой хоргүй хавдрын уйлахаа гэдэг юмнууд бас эсвэл төрөлхийн өндөвчний уйлахаа буюу одоо эхийн хөвлийн дотроо байхдаа өндөвчний одоо хөгжих процесс үед нэг одоо алдаа гараад тэр дотор талд нь одоо үс одоо яс хумс ч юм уу те тосмос агуулсан ийм өндөвчний уйлахаа бас үүсэж болдог. Тэгэхээр энэ уйлахаануудыг ер нь бол эхот хараад бүтцийг нь ингээ ажиглаад хэвийн уйлахаа мөн үү гэдгийг онцлоод хэрвээ за хэвийн уйлахаа биш байна гэж бодох юм бол нөгөө багаарцсан үндийн эмран шинжилгээ хийгээд өндөвчний хавдрын маркертай харьцуулаад тэгээд ямар уйлахаа гэдгээс нь шалтгаалаад одоо дэмжлэгээ маань өөр болно гэсэн үг. Тэр уйлахаа байна байхгүй энэ ямар асуудалтай гэдэг хүмүүс хариултаа авч идсэн баг. За дараагийн бас ахаад нэлээ яригддаг зүйл миом гэж байна те. Тэр миом ер нь бол ямар тохиолдолд үүсдэг юм? Энэ одоо тэдэн жил миомтой явж ийн гэх хүмүүс яригдаад байдаг шүү дээ. Энэ гайгүй бай, энэ одоо асуудал үүсгэнэ ч гэдэг юм уу? Энэ тал дээр та анхааруулж хэлэх зүйл байна. Миом нь болохоор яг 100% бол шалтгаан тодорхой болоогүй байгаа. Тэгэхдээ илүү нөлөөлөх боломжтой юмнуудыг нь болохоор дааврын өөрчлөлт гэж үзэж байгаа. Тэгэхээр тэрэнд нь одоо юуг нь хэлхийн гэхлээр нөгөө хол зайтай жирэмсэлж байгаа эмэгтэйчүүд те эсвэл огт жирэмслэхгүй явж байгаа эмэгтэйчүүд дээр миом үүсэх магадлал их эснэ гэсэн үг. За тэгээд эрсдэл хүчин зүйлд нь одоо тархалалт олон тамхи татах ч юм уу стресс те хөдөлгөөний хомсдол гэх мэтийн зүйлүүд бол ингээ орж ийн. За миом нь болохоор ер нь бол хоргуу занглаа хилж байгаа. Нэг хортой авдар шилжээд байдаг тохиолдол маш багатай. Тэгэхээр хоргуу занглаа хэрнээ хэмжээнд томроод байвал бас аюултай болоод эхэлнэ. Тэгээ хаана ургасан бэ гэдгийг нь одоо яг умаан булчингийнхан голдоо юм уу те эсвэл нөгөө биений юм жирэмсэлтэй хөндөр үгээд төрж ургасан юм уу? Эсвэл умаагаасаа гадагшаага одоо ургасан юм уу гэдгээсээ. Тэгэхээр нөгөө байршил тэгээд хэмжээ хэдэн сантиметрийн хэмжээтэй байна. Тэгээд тэр эмэгтэй хүний жирэмсэн болох төлөвлөгөө тэгээд нас нь хэдтэй вэ? Одоо ямар зовир байгаа вэ гэдгээс шалтгаалаад эмчилгээний тактикуд гарч ирдэг. Зарим хүмүүсийг бол үнэхээр одоо жижигхэн хэмжээний миом байгаа тохиолдолд те бид нар за окей нэг 6 сар алган эхлээд нэг хянж үзье. Тэгээ нэг томрохгүй бол жилийн зайтай хяныг гэд ингээ явдаг. Гэтэл нөгөө хүмүүс маань ингээ хянуулж явж байснаа нэг томрохгүй ангууд нь хүмүүс хайчдаг байхгүй юу? Тэгээ 2-3 жил үзүүлэхгүй явж ирсэн нэг зовир илэрхлээ үзүүлсэн чинь нөгөө миом нь одоо
5 6 7 см хүртэл ингээд томорсон тохиолдлууд байдаг. Тэгэхээр мяам маань томрох тусмаа одоо орчны эдийг дарна. Жишээлбэл одоо давсгийг дараад давсгны унжилт үүсгэх ч юм уу. Хойшоо шулуун гэзнийг дараад шулуун гэзний одоо өтгөн хаталтын завь руу үүсгдэг ч юм уу. Эсвэл мэдрэлээ дараад хөл рүүгээ дамжиж өвддөг ч юм уу асуудлууд үүсгдэг. Тэгэхээр энэ мяамыг одоо хийхтэй бол хянахыг бол зөвлөдөг. Гэхдээ томорж байгаа тохиолдолд дааврын им уух, даавартай ерөндөг тавих, эсвэл мисцал хийх, мисцлаар болохоор одоо юуган мяамын гадна талаас нь хатгалт хийгээд дотроос нь түлж жижигрүүлэх ч юм уу те эсвэл мяамыг мисцлаар авах ч гэдэг юм уу тухайн хүний нөгөө саяны хийсэн одоо нөхцлүүдийг харгалзан үзээд олон төрлийн эмчилгээ хийж болдог. За мяам дээр ер нь 20-той хоол одоо хүнсний төрлийн юмнууд байдаг. Тэрэн дээр ер нь бол махан бүтээгдэхүүн хит ихээр хэрэглэх бас гол одоо нэг ууралаг төрлийн юм ихээр идэх нь. За тэгээд сүүлийн үед ер нь ковидоос хойш манай эмэгтэйчүүд ер нь хүмүүс айгүй витамин уудаг болсон шүү дээ. Тэгэхээр мульт витаминууд ялангуяа Б-ийн төрлийн одоо үс хумсны витаминууд эдгээр хүртэл мяамыг айгүйх томруулах одоо боломжтой болгодог учраас хэрвээ мяам онцлогдсон бол эмч таныг нэмэлтээр ийм витамин тань дутагдaltaй та ийм юм уух ёстой гэж хэлээгүй бол сайн дураараа олон төрлийн найрлагатай витаминуудыг битгий их уугаач. Тэгээд тодорхой хугацаанд байнга одоо зовиргүй байсан ч гэсэн эхот харуулад мяамынхаа хэмжээг хянуулж байгаа ч гэж хэлмээр. За тэгэхээр яг ерөнхийдөө өнөөдөр бид ямар нэгэн сэдвийг голчлаагүй. Гэхдээ таны яг энийг яриасаа гэдэг зүйлүүдийг бид өнөөдөр ярьж байгаа. За магадгүй өнөөдөр мяам юм уйланхаа бусад асуудалтай хүмүүс сайхан бол одоо яг одоо сугармаа эмч маань Аси эмнэлэгт ажилладаг учраас эмнэлэг дээр нь очиод үзүүлж болно. Өөр одоо эмэгтэйчүүдийн эмчтэр ч юм очиод тэр зөвлөгөөнүүд авч болно шүү. Таны өнөөдөр бид яг энийг анхаараасаа гэсэн зөвлөдүүдийг л илүү дурдж хэлж байгаа. За тэгэхээр одоо миний асуух асуулт бол их олон хүний анхаарлыг татах бах. Тэгэхээр хүүс эрэгтэй эмэгтэй гэдэг хүүс яг хинээс тодорхойлогдоод байгаа. Одоо хадам ээжүүд чинь энэ одоо манай энэ бэр ерөөсө дандаа охин төрүүлэх юм а те. За манай энэ бэрэст мондөг 3 хүү төрүүлчлээч гэдэг юм те. Ингээд хүүсээр ингээд нэг юм ялгаад тэгээ оргуугаас охинтой дээр ч гэдэг юм нэг юм нийгмийн энэ хандлага өгнүүд нь эрэгтэй хүүхдийг айгүйх дэшээ хүндэлдэг. За эмэгтэй хүүхдийг ингээд нэг тиймэрхүү байдалтай байлгаад идэг зүйлүүд байна. За тэгвэл энэ хүүс яг ээж аавын хинээс нь хамаарат байгаа юм бэ гэдэг таас яг энэ чиглэлээр ажилладаг хүн байна. Шинжлэх ухаанаар одоо үзэхлээр бол одоо зөвхөн эрэгтэй хүнээс л хамаарна. Тэр нь одоо нөгөө бэлгийн хоромсоом гэд бид нарт байгаа нь одоо надад жишээлбэл би эмэгтэй хүн надад бол зөвхөн XX л байгаа. Би яаж чичээгээд эрэгтэй хүүхдийн одоо ийм хоромсоомыг гаргаж чадахгүй байхгүй юу? Тэнгүүд эрэгтэй хүнд одоо чамд тэгэхээр XY-гийн 2 хоромсоом байна. Миний X-тэй чиний X нийлвэл охин болно тий. Надад угаасаа 2X байгаа юм чинь гарах нь X л гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр чиний одоо Y-тай нийлээд ирэх юм бол энэ эрэгтэй хүүхд болох чинь тий. Тэгэхээр энэ бол зөвхөн яг одоо шинжлэх ухааны талаас хандхлаар зөвхөн эрэгтэй хүнээс болно гэдэг нь баталгаатай. Яг бүр юм баталгаатай биш. Магадлалын одоо тийм судалгаанууд байдаг. Тэр нь жишээлбэл эмэгтэй хүний өтрөөний pH одоо илүү шүлтлэг байх тусмаа хүүтэй болох магадaltaй ч гэдэг юм уу те. Тийм судалгааны гэтээ эдгээр ерөөсө баталгаатай юм байхгүй шүү. Эсвэл үндгээс хагарж байгаа өдөр бэлгаарцанд орвол илүү хүүтэй болох магадaltaй. Энэ нь нөгөө XY хоромсоомын амьдрах чадвар ч юм уу хөдөлгөөний чадвар эднээс уялдуулаад судалсан судалгаанууд байна. Гэхдээ эдгээр зүгээр л магадлалууд. Цэвэр ерөөсөө одоо батлагдсан юм энэ судалгаанууд дээр байхгүй. Тэгэхээр одоо яг шинжлэх ухаанчаар хариулвал энэ зөвхөн эрэгтэй хүнээс л шууд хүүс хамаарна. Эрэгтэй хүний ямар хоромсоомыг агуулсан эр бэлгийсэн миний үндгээстэй нийлнэ. Тэрийг бид нэр тэгээд хүүхд бол одоо ах хүүхд болох уу, эрэгтэй хүүхд болох уу гэдэг маань шийдэгдэнэ гэсэн үг. Тэр XY хоромсоомын амьдрах одоо тэр юу шүү дээ хоногийг бас их чухал юм шиг байна те. Одоо X эмэгтэй хоромсоомч болохоор арай 3-5 хоног. Y хоромсоомч болохоор 1 хоног байна уу те. Тийм байна гэхэр чин яг тэр үндгээс яг хагарж их үед л яг нөө эр бэлгээс ч арай л хурдан байгаад шүү те. Илүү хурдан өдлөөдтэй хурдан үхдэг. Охинтой болохоор X хоромсоом маань одоо арай удаан хөдөлгөөнтэй илүү удаан одоо амьдрах чадвартай ч юм уу тий 3-1.5 өдөр ч юм уу. Тэгэхээр
бэлгийн нөгөө үндгээс маань одоо эмэгтэй хүний үндгээс ч сартаа нэг л удаа гарч ийн. Тэгтэл тэрнээс өмнө бэлгийн харьцаанд орцсон байхад нөгөө Y-уд нь илүү үхээд тэ нөгөө хоногн дуусаад үхчлээ гэж бодоход илүү X нь үлдсэн. Тэгэнгүүт яг үндгээс хагарах үед нөгөө X нь хүлээгээд тий охинтой олох магадлал илүү их гэд яг хаа тэд нар бол дандаа юм магадлалын онлоор ингэж тайлбарлаж байгаа юм юмнууд бол байгаа. Тэгэхдээ ер нь бол одоо хэрвээ нөгөө ялангуяа тамирчид ч юм уу те спортын цэрэг цагдаагийн төрлийн хүмүүс болохоор илүү их эрэгтэй хүүхдээс айгүйх тийм мэрэгчлэлтэйгээ холбоод хүсэддэг юм шиг байгаа. Гэхдээ эрэгтэй хүний эр бэлгээсийн хөдөлгөөн чадвар тэгээд тэр дотор ч хэр их Y X хоромсон байгаа вэ гэдэг одоо эрэгтэй хүний боловсруулж байгаа одоо бэлгэрхтэн дотор л энэ агуулгдчихж байгаа шүү дээ тийм. Тэгэхээр зарим хүмүүсийн Y хромосом нь илүү асуудалтай байдаг ч юм уу яг генетикийн шинжилгээгээр авч үзэхлээр тоон цөөхөн байдаг ч юм уу тэгвэл одоо охинтой л болно гэсэн үг. Тэгэхээр хэрвээ үнэхээр энийг хүүсийг төлөвлөөд яг ийм хүүхдтэй олмоор байна те одоо ингээ 7-8 одоо нэг хүүсийн хүүхдтэй те эсрэг хүүсийг нь хүсэж байгаа тохиолдолд одоо бүр үнэхээр яг баталгаатай арга гэх юм бол үр шилжүүлээ суулгах арга байна. Хүүсийг сонгож тэгээд одоо моонд суулгах арга л байна. Түүнээс ч тэр хятад хуанлыг ч юм уу те саяны хэлж байгаа одоо энэ эдгээр бол бүгдээрээ магадлалын онолууд гэхдээ аль нь ч яг ингээд нөгөө за одоо жишээл тэр хятад хуанлыг 2009 онд Канадад илүү Австрали гэсэн судалгаан дээр 2.8 сая төрсэн хүүхдүүд дээр тэр одоо хятад хуанлыг ингэж хийж судалгааж үзсэн байгаа байхгүй. Тэгэхээр 50% тань гэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ зүгээр яг л ингээл юм зоосны нэг тал нөгөө тал л байгаа байхгүй тий. Тэгтэл тэр хятад хуанлыг өнөөдөр яг итгээд яг тэдэн сард ингэж жирэмслүүл би ийм хүүстэй болох юм байна гэхлээр 50% л байгаа шүү хүүхнүүдээ тий залуучуудаа. Тэр хизээч одоо яг ингээ бодхолоор шинжлэх ухаанч талын юм юу ч байхгүй байгаа үсттэй тий. Ямар ч тийм нотлогоо одоо яагаад тэгж байгаа гэдгийг ингэж батлагдахгүй. Яхав саяны тэр хоромсоомуудыг амьдрах хугацаагаар эсвэл хөдөлгөөнөөр нь ингэж бодно гэхэлэр бас яг байж болох юм. Гэхдээ судалгаа энэ бас яг тэгэж үнэн бодиттой байна гэдгийг өндөр хувиар бас илэрхийлж чадахгүй байгаа. Тэгээ бас зарим хүмүүс нэг ийм юм байгаа. Яг таны хэлдгэрийг баримттай судалгаа байхгүй бол тэр нь бид нэр 100% итгэх шаардлагагүй шүү дээ. Зарим хүмүүс болохоор энэ дандаа нэг хүү төрүүлдэг удмаа дагдаг ч гэдэг юм уу тийм манайх нэг 3 4 хүүтэй 5 хүүтэй тэгвэл манай хүүхдээс дандаа хүү гарч ийн. Одоо ингээд 5 6 охинтой ингээд байж идэл ахаад охтууд гарч ийн ч гэдэг юм нэг юм удам дагсан ч гэдэг юм яриад байдаг. Тэгэхээр би яг бодиттой байх талаас нь асуух гэдэг л да. Y хромосом тэгвэл эрэгтэй хүнд байгаад байна. Y хромосомыг илүү дэмжигч гэдэг юм уу тэр талын ер нь арга гэж байдаг уу? Тийм дэмжих гэхлээр эмэгтэй талаасаа юу? Ер нь айл талаасаа Y хромосомыг илүү ингээд ер нь эрэгтэй хүүхэд тэр гэхдээ яг 100 батлагдсан биш байсан ч гэсэн таны хувь зүгээр зөвлөх талаасаа Y хромосомын амьдрах чадварыг ч гэдэг юм уу энэ Y хромосом эрэгтэй хүн дээр цөөхөн байгаад байгаа бол энийг арай илүү олон болгох талаасаа ч гэдэг юм уу? Яг эрэгтэйчүүд талаасаа сайн мэдэхгүй байна. Яаж олон Y хромосомтой болохыг эмэгтэй талаас яхаа өвгтрээний орчинг ямар хуу байлга бол зүгээр вэ гэдэг юм уу? Тим юм дээр бол бид нар одоо жишээлбэл илүү нөгөө даршилсан нөөшилсөн тий даршилсан нөөшилсөн юм бүтээгдэхүүнүүд илүү одоо нөгөө давслаг бүтээгдэхүүнүүдийг илүү ихээр хэрэглэгч гэдэг юм уу? Энэ нь одоо бидний идж байгаа хоол хүнс маань өвгтрээний орчин нөлөөлөх байдлаасаа бодож үздэг. Гэхдээ эднээс илүү одоо нөгөө боломжтой ихтгэл төрүүлэхээр юм нь юу вэ гэхлээр яг нөгөө бэлгээр өндгээс хагарахаас өмнө 3-5 хоног дотор бол одоо бэлгээртанд орохгүй байх эсвэл орох юм бол бэлгэвч хэрэглэх юм уу тий. Тэгээ үндгээс хагарсан өдрөө бэлгийн харьцаанд орох нь илүү нөгөө Y хромосом маань илүү хурц очих үндгээстэй төрүүлж нийлэх магадлал арай илүү мал гэж одоо таамаглалаар бол тэгж бууж байгаа. Түүнээс биш яг одоо ийм хоол идээд байвал ч юм уу эсвэл ийм тасгал хийгээд байвал эрэгтэйгийн Y хромосом ихээр ялгарна эсвэл эмэгтэй зөвхөн Y хромосомыг илүү дэмжинэ гэсэн юм бол яг одоо баталгаатай юм бол байхгүй. За энэ дээр би яг төгсгөөд нэг зүйлийг хэлчихье. Яг одоо дандаа охин хүүхэд ч гэдэг юм уу дандаа эрэгтэй хүүхэд гараад ин ч гэдэг юм уу ингээд нэг хүүсээр хамааруулаад тэг хүний амьдралаар те хүүтэй охинтой хүүтэй ч нэг юм одоо хүссэн юм бол амьдрал байхгүй. Тэгэхээр олон охтуудтай аавд байгаа хүү хүсэж байгаа байх тэр жигээ ойлгож ийн. Гэхдээ хүүхэд гаргаж чадахгүй маш олон хүн байгаа шүү.
Тэр хүмүүсийг бодоорой те. Хүүхэд таны үр үндэс гарч ийн чи эрэгтэй эмэгтэй хүүсэл хамааралгүй. Надад бол яг үүндээ хүүсэл хамааралгүй санагдтыг. Надаас ч гэсэн хүүхэд болгоом бүр өөр ертөнцтэй яг ингээ бидэнд одоо ирсэн амар том бэлэг тий. Тэгэхээр тэрийг нэг юм эрэгтэй эмэгтэй гэж ялахгүй зарим нь бүр олон эрэгтэй хүүхэдтэй охинтой болохын хүсэл нь ч бас хүмүүс байгаа шүү дээ тий. Тэгэхээр хүүхэд болгоом үнэхээр амар том ертөнц хороо дэлхий тий юм цоошин одоо юм цагаан цаас шиг амар хөөрхөн байдаг. Тэгэхээр тэрийг ингээ хүүсээр нь битгий байгаарэ. Тэгээ жирэмслэлтийг ер нь бол төлөвлөөрэй. Тэрийг би нөгөө эмэгтэйчүүд талаасаа хэлж байгаа. Яагаад тэгэхээр эрүүл эмэгтэй хүнээс эрүүл хүүхэд төрдөг. Тэгэхээр эхнэр чинь эрүүл ээжиж одоо эрүүл хүүхэд төрнө. Гэтэл сая хоёлаа ярьлаа нөгөө жирэмсэлж чадахгүй хүмүүс зөндөө байна. Түүнээс гадна жирэмсэлсэн хэрнээ өсөлтөө жирэмсэн болоод зулбаад алдчихад идэг те. Эрт хугацаанд одоо 3 сар дотор алдчихад идэг хүмүүс зөндөө байна. Гэтэл бүр томорцсон төрөх төгцсөн байгаа хэрнээ ураг амьгүй болж байгаа юм кейсүүд их байна те. Энэ бол бүр маш хэцүү хоёр хосын дунд те тэр жирэмсэн тээжсэн эмэгтэй хувьд хүртэл бүр асар том юм хүнд одоо юм байгаа. Гэтэл зүгээр ингээд сайхан жирэмслээд үр хүүхдний 90 саруул төрж байгаа юм дээр одоо битээ тэгж хандаарэ гэж хэлнэ. Эрүүл мэндийг дэмжиж ажиллагч газар шим компани Artichoke эрүүл мэндийн ундаа хамтран ажиллаж байна. За энэ Artichoke-ийн хувьд бол за чихрийн шижийн өвчлөлийн үед бол хүний цусндах сахар хэмжээ ихсдэг. За түүнийг бууруулах, за мөн урьдчилан сэргийлэх, за мөн одоо хорлогууд байж энэ хүн арх уух, за тамхи татах, за химийн болон одоо тэр хоолны бусад одоо хорлогуудын үед бол тайлгдыг аж тустай. За мөн хоол боловсруулах, хоолны шингэлтэнд илүү ихээр сайн нөлөөлж идэг. За мөн одоо бүр шээс дамжуулах замын болон за илэгний бусад энэ олон төрлийн үйл ажиллагааг дэмжиж байдгаар илүү давуу талтай байдаг. За энэ Artichoke-ийг хүн одоо ууж эхлэх үед яадаг вэ гэхээр тухайн хүний ядаргаа тайлгдах, за мөн одоо тайвшрах, за мөн одоо тэр нойргуудл багасах, эрч хүч одоо ажлын одоо илүүхээр эрч хүчтэй болох зэрэг олон ач тус байж идэг. За хүн бол өдөрт нэг шил буюу 250 мл-ийн Artichoke-ийг бол уух боломжтой. За хордлогын хэмжээнээс хамаарат нэмэгдүүлэх боломжтой байдаг. Эрүүл мэндийг дэмжиж ажиллагч Neuromedic компани аль биесний нэртэйгээр оруулж ирдэг. За бөөрийн чулуу хүчин үүсэлтээ сэргийлэх, за дахилтаа сэргийлэх бөөрийн эрүүл мэндийн бүтээгдэхүүн болох Lead Control хамтран ажиллаж байна. Энэ бол Европын чанарын 100% байгалийн гаралтай Испани Devicare үйлдвэрийн Lead Control бүтээгдэхүүнийг бол санал болгож байна. За энэ бүтээгдэхүүн бол бөөрийн чулууг за дахин томорхоос болон за шинээр үүсгэхээс сэргийлдэг. За мэдсэлийн дараах тахилтыг одоо багасгах бас мөн зориулттай. За Европын урлагийн нийгэмлэгийн за зөвлөмжөнд орсон найрлагатай эмнэлэг зүйн туршлагаар баталгаажсан. Энэ бүтээгдэхүүнийг бол чихрийн шижинтэй, за тулай, бөөрийн архыг өргөсөлтэй хүмүүс бол хэрэглэхэд аюул байхгүй. За дотроо бол одоо 3 төрөл байж байгаа. За илүү дэлгэрэнгүй мэдээлэл болон мэдээллийг цааш нь лавшруулж авахыг хүсвэл яг энэ харагдаж байгаа хэсгээс та хүлээж аваарай. Тэгэхээр нөгөө жирэмсэн ээжүүдийн хувьд нэг байдаг. Одоо манай эхнэр бас анх жирэмсэн болоход яг бит хоёр төр гэсэн зүйл тохиолдсон. Би хэдийн эмч ч гэсэн яг тэн дээр тохиолддог юм байлээ. Юу вэ нөхөр нэг хүүхдээ эхот харуулад хөдөлж байгаа ийм байна гэдгийг сонсч ич хүн айгуугаа тайвширд юм байна. За надаас илүү манай одоо эхнэр бүр илүү тайвширч байгаа. Тэгэхээр энэ эхот одоо харуулах тийм хугацаанууд одоо зөвлөмж байдаг юм уу? Эсвэл эхот ингээд нэг 7 хоноод ч юм 10 хоноод нэг үзүүлээд хахад энэ ямар нэгэн аюулгүй байдаг ч гэдэг юм уу? Тийм зүйл байна уу? Жирэмсний хяналттай хугацаагаар нэр жирэмсэн ээж нарт нөгөө ягаан дэвтэр өгдөг штэ. Тэр ягаан дэвтрээ маш сайн уншаараа тэн дээр чинь ингээ эмчийн хилээгүй те эмчийн цаг заваа гаргаж хэлж чадаагүй мартсан сансан бүх юм байдаг шүү. Тэгэхээр тэрийгээ сайн уншаараа тэгээд хяналтын үзлэгнээс одоо нэг 5 удаа ингээ үзэж байгаа тэрнээс гадна одоо бас үзүүлэх боломжтой сайн дураараа. Гэхдээ эхо нь бол ямар нэгэн урагт эрсдэлтэй юм байхгүй эсвэл ээжтэн ч юм эрсдэлтэй юм байхгүй учраас бол болно. Гэхдээ нөгөө одоо 7 хоног болгон үзэхэд ч юм уу нэг юм онцгийн юм өөрчлөлттэй юмнууд ажиллахдаггүй үнэхээр их нөгөө анхны хүүхд дээр ялангуяа хосод аяг их тийм догдолж үзүүлдэг штеп. Тэгэхээр ядаж үзүүлмээр байвал те нэг сардаа ч юм уу нэг сарын зайтай мэтэ үзүүлвэл зүгээр. Тэгээд нөгөө хүүхд томорхын хэрээр бүр харах амар гоё болоод эхэлдэг те. Тийм. Тэгээ одоо манай дээр нөгөө бас анхны жирэмслэлд тэгээ бага хугацаа дээр байгаа тохиолдолд бид нар ингээд нөгөө найзлаа нөхөртөг аягүй хэрж үзүүлээл тэгээ нөгөө анхны зүрхний цохилт сонсох мэдрэмж хоёулаа бүр амар гоё байдаг. Тэр бол бүр яг ажлын бас юм амар аз жаргалтай өнгөрүүлдэг тийм бас хэсэг байдаг. Гоё байдаг. Хүмүүсийн аз жаргалыг давхар хуваалцчих тийм те. За тэгэхээр эхот бол яг сая таны хэлдгээр асуудалгүй 7 хоног үзүүлээд гайгүй байх юм бол хугацааг сунгаад байвал зүгээр юм байна тий. Тийм. Гэхдээ эхот харлаа гэд ямар нэг эрсдэл бол байхгүй. За хоёулаа сая алт дурдаад өнгөрлөө.
тэр ураг амьгүй болох золбогч гэдэг юм уу? Эсвэл бүр том болчоод одоо золбдогч гэдэг юм уу? Тэ энэ зүйлүүд тохиолдод байна. Тэгвэл энэ зүйл яг юунаас шалтгаалаад байх шиг байна? Үүнээс сэргийлэх ямар арга зам байна? Анхнаасаа нөгөө жирэмслэлтэнд бие бэлдэх хэрэгтэй гэж одоо хэлээд байгаа шүү дээ. Эрүүл эмэгтэй өнөөс эрүүл хүүхд төрнө. Тэгтэл эмэгтэй маань одоо нөгөө бие бэлдээгүй явж байгаа гинж жирэмсэн болоо тэгээ явж байгаа тохиолдолд өмнө нь байсан өрөвслийн одоо өөрчлөлт маань ургийн дотоод халдвар үүсгэх юм уу те. Өрөвсөл гэхлээр бид нар нөгөө бактери өрөвслээс гадна вирусын халдварууд байна. За ялангуяа энэ жирэмсэн дээр бол бид нар торчийн халдвар гэдэг юмыг бас аягүй их ярих хэрэгтэй. Тэгэхээр торчийн халдвар дээр нь бид нар токсоплазма, herpes, rubella, cytomegala гэдэг ийм вирусүүд байна. Тэгэхээр энэ вирусүүд маань ургийн дотоод халдвар үүсгээд ургийг амьгүй болох бас эрсдэлтэй байдаг. Тэгэхээр нэгэнт вирус учраас энийг бас эмчилгээ хийгээд бүрэн зүгээр олгож чадахгүй. Тэгэхээр нөгөө жирэмслэгээс өмнө одоо хэдий үнэтэй байдаг л да энэ шинжилгээнүүд одоо даатгалаар нь үнэгүй авдаг шинжилгээнүүд бол биш. Гэхдээ энийг одоо заавал ингээд мөнгөө зарцуулаад ер нь ийм шинжилгээнүүдэд өгж үзээд өөрчлөлт байх юм бол нэмжлүүлээд давтаж өгөөд хэвэн болсон үед нь ял энийг одоо жирэмслэх одоо боллоо гэж үзэх хэрэгтэй. Гэхдээ бидний одоо ингэж нөгөө шинжилгээгээр ч юм уу эмчнэрийн мэдэхгүй байгаа бас асар их юм байна. Жишээлбэл нөгөө агаар те бидний идж байгаа хоол хүнсний аюулгүй байдал ямар вэ? Ажлын стресс ямар вэ? Гэр бүлийн харилцаа ямар вэ гэдэг энэ олон юмыг бид нар бол зохицуулж одоо мэдэхгүй байна. Шалтгааны нь яг энэ юм ингэж нөлөөлөд энэ гэдгийг бас одоогоор судалгаар баталсан бас байхгүй байна. Тэгэхээр одоо бараг 37-8 хоногтой тий бараг төрөж байгаа ийм эмэгтэйчүүд дээр хүртэл ураг гинт амьгүй болж байгаа тохиолдлууд бас ер нь маш их байгаа. Эсвэл бүр бага хугацаан дээр одоо 8-7 хоног 9-7 хоногтой байгаад зүрхний цохилд ороод ирсэн хэвийн хянагдаад явж исэн чинь гинт одоо өсөлтөн сарах одоо асуудлууд бас байна л та өсөлтгүй болж байгаа. Тэгэхээр энэ бол маш олон юмнаас болж байгаа шүү. Тэгэхээр бүгдээрээ ямар ч байсан бидний мэдж байгаа чадж байгаа шинжилгээ ухаанаар нийцсэн те энэ юмнуудыгаа өмнө нь өгөөд эрсдлээс өөрийгөө сэргийлж байгаа жирэмслэл хамгийн одоо аюул багтай байна л гэж ойлгох хэрэгтэй. Одоо яг ээж ирүүл байх, аав ирүүл байх, хоёулаа энэ жирэмсэнд бэлдэх хугацаа асуудууд бол заавал шаардлагатай байна тий. Тэгэхээр таны сая хэлдгээр гэр бүл төлөвлөө гэдэг чинь хамгийн үнэн зөв зүйл болж штэ. Тэгээд хоёр ойрхон жишээлбэл жирэмслэх хүртэл айгүй эрсдэлтэй болж байгаа байхгүй юу? Хүмүүс нөгөө хүүхнүүд төрчөөд хүүхдээ хөлж байгаа явцтай айгүй жирэмсэн болчтой биений мэрээгүй байх үеэр те. Тэгэнгүүт ингээ хоёр ойрхон төрлөө гэхэд тэр жирэмсэн тэр нөгөө их маань одоо эхний хүүхдээсээ одоо хамаг дархлааны эсээ хүүхдтэй өгөөд те ингээд жирэмсэн тэгээд багталтай ч юм уу нөгөөтг нь ингээд одоо хэвийн хэмжээнд очиж чадаагүй, эмчид үзүүлж чадаагүй явж байхдаа шууд дараагийн жирэмсэлт болчихж байгаа байхгүй юу? Тэгэхээр архаг цус багтаалт эсвэл тэр их маань өөрөө цус багталтай байхад урагт очиж байгаа цуцсан хангамж бас хэвийнхаас бага л байна гэсэн үг. Тэгэхээр ургийн өсөлтөнд саарах хүртэл эрсдэл үүснэ. Тийм учраас нөгөө төрчөөд гэртээ хөл авах хугацаанд нөгөө ээж нар эмнэлэг орч чаддгүй ч юм уу ингэж явсаар байгаа жирэмсэн болчоод орж ирж байгаа тохиолдолд айгүй хөтөг нөгөө зүгээр биений ямаа зүгээр л үзүүлэх гээд ирсэн чинь 2 сартаа 3 сартаа жирэмсэнгээ онцлогдож байгаа тохиолдод их байдаг. Тэгэхээр ер нь төрөөд нөгөө 45 хоног дээр нөгөө маагшил чавраг гарсан марснаа үзүүлээд ингээд хянуулчаад тэгээд эмчтэйгээ шууд дараагийн жирэмсэлтэд ер нь бол төлөвлөх хэрэгтэй. Тэр чин биений мэрсэн ирээгүй нь одоохондоо хамаагүй те бид нар нөгөө хөл байгаа тохиолдолд янз бүрийн бас дааврын маань хөхний сүгээр одоо нирад дамжих боломжтой байгаа учраас шууд төрснөхийн дараагаар за би ер нь бол нэг 2 жилийн дараа жирэмслэе гэж бодож байна. Эсвэл 5 жилийн дараа ч юм уу гэдгийг ер нь анханасаа ер нь айгу бодцсон орж ирүүл зүгээр идэг. Гэхдээ яг нөгөө дөнгөж төрснөө дараа ялангуяа анхан төрөвчнөр нөгөө төрснөө дараа хайцсаасаа болоод ёо бараг ахиж төрөхгүй л гэж хэлдэг л дээ. Гэхдээ эсвэл бүр анх жирэмслэхээс өмнө те за би 30-таад нэг жирэмслээ те нэг 33 4-төө дахиад нэг жирэмслээд гэд ингээд төлөвлөд ороод ирсэн байвал тэр хугацаанд нь яаж хамгаалвал илүү аюулгүй вэ хизээ үзүүлэх вэ гэдэг юм эмч нь илүү сайн зөвлөд өгчин дээр нь одоо хамгаалах олон төрлийн арга байгаа шүү дээ тийм тэднээс аль нь өөртөө илүү тохирхон гэдгийг нь бас одоо ингээд зөвлөд өгчүүл бас айгүй зүгээр байдаг. Тэгээд миний хараа бол би эмэгтэйчдэг ер нь бол нэг эмч дээрээ айгүй одоо хяналтанд явж ивэл ер нь зүгээр гэж зөвлөмөр байна. Яагаад тэгэхээр
энэ тентгийн эмнэлэг болгонд ингээ үзүүлээд одоо эмчнэр зарим эмчнэр жишээлбэл түрүүний мям дээр мям ичи хянаа гэдэг зарим нь эмчлэг гэдэг те яахад мэддэхгүй дунд нь явсаар агаад нөгөөдхөндөө ч очоогүй нөгөөдхөндөр нь ч очоогүй ингэж явсаар агаад жил алдсан тохиолдлууд байдаг. Тэвэнгүүт одоо тэр нөгөө эрүүл мэндийн одоо үзлэгнийхэн тэр дата нэг газараа цуглараад өмнө нь чи ийм өрөвсөл болоод ингээд эмчилсэн те өмнө нь чиний миомик чи ингээд одоо хянаад ахад ингээд томроогүй сүүлийн 3 жил томроогүй юм байна. Тэгвэл хоёлаа ингээд явъя. Эсвэл өмнөх чамд спираль тавьснаас болоод чамд цус багталт үүссэн. Тэгвэл одоо хоёлаа спиралаа ийм спираль сонгоё. Эсвэл ийм өөр аргаар шилжиж гэдэг юм уу ингээд нэг юм эрүүл мэндийн дата нэг газараа цуглараад тэгээд өмнөх мэдээллийг гол нь тэр эмч мэдж байгаа учраас тэр хүнд хамгийн best опшныг санал болгох магадлал ихтэй гэсэн үг. Тэгээ ядчил нөгөө эхогоо хүртэл хэмжээнүүдээ хүмүүсийн тэнд яваатлаа нэг цаасаа энэ тэнд тавиад нөгөөдгөө олгоо олчдөг. Дараа нэг эмч дээр орж ирэхлээр мэдгүй мямтал гэсэн эсвэл уйлах хатал гэсэн аль нь ч мэдгүй хэмжээгээч мэдгүй тохиолдлууд аягүй хөдөг. Тэгэхээр тэрэн дээр ингээд бүртгэлжүүлээд яваад тэгээ төлөвлөгөөгөө ярилцаад те чи одоо ингээд өмнө нь одоо багталтай яж байгаа чи жирэмсэлсэн юм чин одоо чи энийгээ сайн өгөж аваад дингчиж болоогүй шүү 2 жил ямар ч байсан болж ш дараагийн жирэмслээ төлөвлөн шүү гэдэг юм эмчийн тэр нөгөө төлөвлөгөөнд бас оролцох зөвлөмжийн юм бас амар чухал байдаг. Тэгэхгүй дан ганцхан нөгөө хүмүүс маань би одоо ингээд гэртээ хугацаанд нэг төр зэмж хойноос нь шууд чигээд нөгөө ажил цаг зав бодож ингээд зохицуулалт хийсэн нь эргүүлээд эрүүл мэндэд нөгөө нэг унжилтын асуудлууд те эсвэл тэр дааврын өөрчлөлтүүд гэдэг юмнуудыг бас ихээр үүсгэх боломжууд бас байдаг. За тэгэхээр одоо нөгөө жирэмснээс хамгаалах аргын талаар бас тодруулъя гэж бодож байна л да. Олон аргууд байгаа. За манай гэр бүлийн хүн ч гэсэн одоо 2 ойрхон төрсөн. Манай том охин маань одоо 4 хүрч байгаа. Манай хүү одоо 1 нас хүрч байгаа. Тэгээд жирэмснээс хамгаалах аргыг бид тээр нэлээд судалж үзээд одоо яг зарим зүйлүүд дээр яг олонд танигдсан одоо тийм хүмүүс ч гэдэг юм уу тэр хүмүүсээс тэр зүйлийг хүмүүстэй хуваалцдаг юм байна. Манай ихнэр тийм айгүй хүздэг юм байна л да. Тэгээд нэг бугалганы суулгас нэг хүн тавиулж тэгсэн чинь нөгөөтг нь таргалаад айгүй батгшил гарчээ. Тэгэнгүүт шууд энэ надад тохирохгүй болохгүй маань гэд ойлгочдөг ч гэдэг юм уу. Нэг ийм зүйлүүд яваа да. Тэгэхээр та энэ тал дээр тухайн хувийн онцлог гэж байна уу? Эсвэл тэр үнэхээр дааварт нөлөөлөд таргалах ч гэдэг юм уу, батг гарах ч гэдэг юм уу? Энэ сөрөг одоо талууд ер нь хэр байдаг юм бол? Бугалганы суулгууц бол одоо бугалгаан дотор нэг юм гадны бие дарууж тавьж гин гэсэн үг шүү дээ. Тэгээ жижигхэн мессежлбараар тавина. Тэгэнгүүт тэнд тавьсан одоо гарн дээр тавьсан юм яаж жирэмсэлтээс хамгаалаад байгаа гэхэлэр хэсэг газар даавар ялгаруулад цусны урсгал дотор даавар ороод тэр нь өндөвчний үйл ажиллагааг дарангуулж байгаа гэсэн. Тэгэхээр өндгөвч маань нөгөө сар алган хэвийн уйл хаагаа боловсруулад нөгөө эстроген дааврын ялгаралт буюу эмэгтэйлэг байх шинжээг ингээ байнга ялгаруулаа явах байтал тэрийг маань дарангуулад ирэхлээр нөгөө өндгөвчөн дээр том хэмжээний уйл хаа үсээд хагарчдаггүй хэвлэгээр өвдөөх те тэгээ эстроген дааврын ялгарал жоохон буураад ирэхлээр тэр батг гаралтууд ихсэх ч юм уу эсвэл үсжилт нөгөө өмдгаар шилбээр гараар ч юм уу үсжилт ихсэх арьс хуурай шиг таргалах ч гэдэг юм уу юм одоо нөлөөнүүд байж болно. Гэхдээ хүн болгонд яг тэгдэг байсан ш. Хүн болгоны бие тэр даавартай яаж харилцан үйлчлүүлж дасан зохицож байгаа шалтгаалаад өөр өгдөг. Гэхдээ ер нь бол ямар нэгэн бүтцийн өөрчлөлт авахгүй аюултай байхгүй бол хамгийн ихний сонголтыг ерөндөг байгаасаа гэж хүсдэг. Тэгэхээр ерөндөг маань бол одоо даавартай дааваргүйгээд 2 янз байгаа штэ. Даавартайг нь бол эмчилгээний зорилгоор тавьж байгаа. Дааваргүй ерөндөг нь бол одоо төрөөгүй охтуудад зориулсан ерөндөг гэж байна. Хэмжээ нь жижигхэн тэгээд дараа нь төрсэн эмэгтэйчүүд дотор нь тэр одоо энгийн зэстэй мөнгөтэй одоо алтчуулсан ч гэж хүртэл байна тий. Гол нь эдгээр ямар нэгэн одоо дааваргүй металлтай учраас тэр нь үйлчилгээнд танд ямар ч өндөвчний үйл ажиллагааг чинь дарангуулахгүй гол одоо нөгөө механизм бол ер нь өтрөний шүүрлийг илүү зунгаарлцсан өтгөн болгож ир бэлгээс нөгөө сэлэг чадварыг нь багасгаж өгч байгаа л гэсэн үг. Тэгэхээр яг хаа спиралтай тохиолдолд бол доошо жоохон цагаан илүү их гарч байгаа юм шиг санагдана. Гэхдээ дааварт өөрчлөлт орохгүй. За бусад аргууд нь гэхлээр ерөндөгнөөс өөрөөр за тэр буглан суулгац байна те даавартай арга баханы удаан хугацаанд өндөвчийг дарангуулна. За жирэмслээс хамгаалах тоотой маань өдөр болгон баг тунтай юм ууж ин имээ уухаа мартах юм бол жирэмслэн эсвэл имээ марцсан тохиолдолд цусаалтна. Биений мөрчлөгдөн тий ийм юмнууд байна. Тэгээ бас энэ даавартай юмнуудыг хит их удаан хугацаараас хэрэгжилж болохгүй заалтууд бас байгаад байгаа.
За тэгээд даавартай юм наалтууд байдаг. Одоо булганд суулгаж байгаа шигээ одоо хөвлөй дээрээ те гидсэн дээрээ юм наадаг юм дааврын наалтууд байна. Гэхдээ эдгээр нь жоохон үнэртэг жоохон ихтэй байнга хэрэглэхлээр нөгөө наасын хэсгүүдээр нь харшлах ч юм уу тийм эрсдлүүд бас байж болдог. Тэгэхээр дааврын юмнууд маань одоо харьцангуй нөгөө цусыг өтгөрүүлэх ч юм уу зүрх судасны эрсдэл гарахаас магадлалтай учраас тамхи татдаг эмэгтэйчүүдэд бол айл алах зөвлөхгүй байх хэрэгтэй. Дээр нь биеийн чин ихтэй болвол те хөдөлгөөн баг хийдэг болвол бас эрсдэлтэй гэж үзнэ. Тэгэхээр ер нь хамгийн ихний сонголт ер нь хүн болгон дээр ерөндөг байвал зүгээр. Тэгээ үнэхээр одоо төрөх үедээ умаа зуурагдсан байвал ерөндөг илүү их тогтохгүй унаад ах магадлалтай. Эсвэл одоо ажлын онцлог нь их тасгал хөдөлгөөн хийдэг фитнесийн багш ч юм уу те ийм байвал бас магадгүй илүү унах магадлалтай. Тэгээд ерөндөг маань одоо ерөндөг буюу спираль маань хэвийн байралтай байж ич хамгаалах механизм нь илүү сайн байна. Гэтэл хэвийн хасаа доошлоод ирэхлээр спиральтай жааж жирэмсэлчлээ гэдэг тохиолдлууд бас яригддаг шүү дээ. Тэгэхээр тэрийгээ тавиулчаад хянуулж байгаа бас ёстой. Түүнээс нэг тавьсан тэгээд 7-8 жил спиральтайгаа явж байгаа хүмүүс одоо байна те нөгөөдгөн шигдээ думаан булчин руугаа ороод сүултээ авч чадахгүй болоод умаандын дурандаж заавал авдаг ч юм уу эсвэл эмсэл хийж авдаг ийм кейсүүд хүртэл гардаг. Тэгэхээр хянуулаад явах хэрэгтэй юм шүү дээ. За тэр нүүрээр юм гараад байгаа таргалаад байгаа ч юм уу энэ асуудал байх бол эмэгтэйчүүд эмчтэр очивол ерөөдөө чиглэл зөвлөгөө нь хэр гарах уу? Эсвэл арьсны эмчтэр очих хэрэгтэй болов уу? Тэр хувилбар амар их тохиолддог. Гэхдээ энэ ганцхан эмэгтэйчүүдтэй ч холбоотой биш, ганцхан арьстай ч холбоотой биш. Ер нь бүх талтай хамааралтай. За эмэгтэйчүүдийн эмчээс тэр нөгөө эмэгтэй даавар нь ямар байгаа, тэ сарын тэмдэг нь яаж ирж байгаа, үрвсэл байна уу гэдэг эмэгтэйчүүдийн эмчтэй холбоотой болчихж байгаа. За арьсны эмч дээрээс тэр өдөр тутмын тэр цэвэрлэгээ нь ямар байгаа юм те. Тэгээд нөгөө зөв одоо арчилж чадж байгаа мó гэдэг юмнууд нь эсвэл одоо ядаж тэр батгшаалт үүсээд тахлаар нь тэрнийг нь одоо хааглаад те бактериологийн шинжилгээ авал өөр үүсгэгчийн төрлийн ямыг нь тодорхой олгох гэдэг юм уу энэ арьсны эмч асуудал. За дараагийнх нь хоолтой асуудал. Тэ хоол боловсруулах хэрэгтэн чинь зүгээр юм уу, хэвээ юм уу? Тэр одоо хеликогийн юм хүртэл нөлөөлөх бас боломж байна шүү дээ, тий. Тэгэхээр энэ хоол боловсруул зүгээр юм уу? За түүнээс гадна бамбаа дотоод шүүрлийн асуудлууд орж ирж байгаа байхгүй. Тэгэхээр бамбаан дааврын дутагдал байна уу, илүүдэл байна уу? Эдгээр бас нөгөө тосны булчирхаан үйл ажиллагаанаас нөлөөлөд ирж байгаа. Эдгээр бүгдээрээ нийлжээж ер нь одоо тэр биеийн жингийн асуудал дээр одоо өөрчлөлт гараад байгаа одоо ийм эрүүл мэндэд холбоотой юм уу гэдгийг тодорхойлно, батгшилтыг бас тодорхойлно. Түүнээс биш ер нь октод айгүйх би ингээ батгшилт болоод байна. Тэгээд эмчтэр эмэгтэйчүүдэд үзүүлэх гэсэн ингэж ирээд идэг. Гэхдээ батга одоо хүртэл одоо над дээр ч гардаг. Биений мэрхийн өмнө угаасаа бидний тэр одоо дааврын тэр олон хэлбэлцлийн дундаас биений мэрхийн өмнө заавал батга гарна. Гэхдээ толгойгүй батга гараад биений мэрээ дуусаад буцаад нөгөө дааврууд маань өөрчлөлтөд ирэхлээр буцаад нөгөө батга нь өөрөө алга болчдөг. Гэтэл миний одоо анзаарж байгаа залуу насны охтууд дээр гаргаад байгаа ихэнх алдаа нь юу вэ гэхэлэр батга гарангуут нь шууд оролдоод гэрээрээ шахаад ингээд оролцдог. Тэгэнгүүт тэр нь арьсны үрвсэл болоод тэгэнгүүт дараасаар угаасаа ихэ биений мэрхэд батга гарна штэ. Тэгэнгүүт нөгөө батга нь нөгөө бактеритайгаа хавсраад олон болоод тийм толгойтой батганууд гараад эхэлдэг. Тэгэнгүүт нь л өстой бүгднгийн шахаж ийн гэдэг дутуу шахаад үлдээгээд тэгэнгүүт арьсны одоо нэг муутан цар дотор одоо батга байгаа шахаа гаргачихсан бол нөгөөх нь арьсныхаа бусад давхаргалуугаа нэвчээд доотлын эдээд үрвслүүд болоо тий давхарга бүгднийг хамарчдаг ч юм уу. Тэгээд нөгөөтгөө эхлээд гоо сайханчаар бахан явна. Яваад бүр болохгүй болохоор эмчнэрээр ирнэ. Тэгэхээр нэг одоо эмэгтэйчүүд дээр эсвэл нэг арьсан дээр очино. Гэтэл энэ нь айгүй олон төрлийн юмнаас бас шалтгаалж байгаа учраас ядчил биений юм одоо эрхийн өмнөх үеүүдээр чинь тэр тосны булчирхаач угаасаа нөгөө үйл ажиллагаа нэгсэж байгаа. Тэгэхээр одоо цээжэр ч юм уу нөгөө Т-зон гэдэг арьсны яриад байгаа штэ. Тэр дуух хамар, ирүү тэгээд энэ цээжний хэсэг эсвэл нурууны энэ артлын хэсгүүдээр тосны булчирхаа илүү ихсээ тосоо их ялгаруулдаг үе байхад нь нүрээ их зузаан будчихдаг ч юм уу эсвэл тэр үе дээр одоо илүү их одоо фитнесийн дасгал хийгээд ч юм уу хөлс нь их ялгараад тэг эсвэл арьс их бохирдох нэг юм нөхцлөд бүрдчихлээ гэхлээр нөгөө тос мань ялгармаар байдаг нөгөөх нь арьсны нөхцөнд бүглэрчүүд бас байгаад байх боломжтой. Тэгэхээр тэр үед нь ямар төрлийн бүтээгдэхүүнээ хэрэглэх үү, арьсны одоо нөгөө цэвэрлэгэн дээр юу анхаарах уу гэдгийг нь хүртэл ингээд анхаарах хэрэгтэй болчиход байгаа гэсэн үг. Маш олон талын л асуудлуудыг барьж авахгүй бол нэг газар ч бол маш өндөр үнэтэй гоо сайхны бүтээгдэхүүн аваад ингээл цаг зав алдаал те. Их олон үндийн тохиолддог баг. За
ээжүүд одоо төрөхөд нэг бол өөрөө төрөх, нэг бол кесар хагалгаа байж байгаа тий. Тэгэхээр ээжүүдийн эмэгтэйчүүдийн групп яасан ч их байдгийн тэгээ хоорондоо их бичих юм аа тий. Одоо манай их нэр их тэдэн сар төрөх эмэгтэйчүүдийн групп тий бүр яг тийм байт юм шүү. Бүр яг тэр жилийн тэдэн сар төрөх гэд бүр хэдэн мянгаар ороод ирсэн. Тэнгүү тэн дээр нэг ээжүүд ингээл орж ирэл. Ер нь бараг хүн болгол өөрийнхөө зүйлийг тэн дээр бичих юм. Тэгээ хүн болго яг тэрийг нь адилхан гэж хүлээж авч нэг бол гоё санагдахын, нэг бол бүр хэцүү санагдахын тэ ингээд одоо тийм амьгүй болчлаа ч гэдэг юм уу. Сайхан муухай бүх юм л тэн дээр хуваалцдаг юм байна. Тэн дээр тэгсэн чинь тэр өөрөө төрөх нь амар өвддөг юм байна. За кесрээр сая төрж үзлээ хоёр дахь. Өстой гоё болдго юм байна. Дараа нь баг кесрэл төрмөрөн биш үү гэдэг юм хоорондоо ингээд зөвлөд байна л да. Тэгэнгүүт нөгөө хүмүүс чинь би тэгвэл кесрээр төрөх хэрэгтэй юм байна. Тэгвэл эмчтэй хийлээд гуйчих юм байна ч гэдэг юм зүйл яваад байгаа. Тэгвэл энэ өөрөөр төрөх болон кесрээр төрөхөд одоо заалтууд гэж байгаа хэл та мэдээж хувь хүний сонголтоор болцдог зүйл юм уу эсвэл энэ заалтаар болох юм уу дараа нь ямар нэгэн хүндрэл гарч болох уу? Заавал нөгөө заалтаар кесар галгаа орно. Тэгэхээр өөрөө хүссэндээ бол их боломжгүй. Тэгэхээр жирэмсэн үед одоо урагт олон ихэд эрсдэл үүсэх одоо тэр заалтуудаас эрүүл мэндийн заалтуудаас гарч ирнэ л гэсэн. Тэгээд би бол өөрөө 2 удаа кесарээр төрсөн. Гэхдээ би өөрөө өсөж төрөөгүй. Жирэмсний хожуу юу хартлага болоод тэгээд одоо даралт гэсэн харуулт үсэх эрсдэлтэй байна гэж үзээд ингээд одоо юугаар орсон кесар мэсцэлд орсон. Гэхдээ кесар мэсцлаар төрөх нь одоо хүмүүс бол ингээд нэг юм хаалгаа хийж байгаа юм чи мэдээ алдуулт хийчихэж байгаа тий. Тэгээд хаалгаа хийчлээ. Тэрнээс хойш өвдөл намдах юм хэрэглээд гоё юм байна гэж ойлгоод байна. Гэхдээ бол бүр хизээч үгүй шүү. Кесар мэсцэл гэдэг чинь одоо гидсэн дээр чинь зүсэлт хийгээд тэр арьсан дээр зүссэн юм л одоо өөртөө ч харагдаад байгаа болохоос ш тэрнээс доош хит дахин их зүсэлтүүд хамгийн гол юм нөгөө умаа буюу одоо хүмүүсийн яриаддаг сав гэж хэлээд тааш тэрэн дээр чинь зүсээд хүүхдээ чинь гаргаж аваа буцаага ойцсон байна. Тэгэхээр тэр ойдол яаж идгэрх вэ гэдэг таны одоо биеийн дархлаа хөдөлгөөнөөс чинь амар хэм хамаарж байгаа байхгүй юу. Тэгэхээр өмнөх нөгөө өрөвсөлттэй байж байгаа жирэмслсэн эмэгтэйчүүдийн ойдлын сайн идэж өгөхгүй байх те нэмгэн идэх ч гэдэг юм уу дотроо өрөвсөх цус алдах гэдэг юм бол рисктэй штэ. Тэгэхээр хагалгаа хийж авах кесарийн хагалгаа хийж авах үед гарах эрсдлүүд гэж байна. Жирэмсэн одоо мэдээг үжүүлэхийн талаас болоод ихтэн үзүүлэх эрсдлүүд байна те. Эсвэл жирэмс одоо ургийг одоо урагт үүсэх эрсдлүүд гэж бас байна. Тэгээд хаалганы явцад одоо цусаалталт болоод умаагаа ахуулах тохиолдлууд хүртэл байна шүү дээ. Тэгэхээр энэ тийм амархан гоё одоо өөрөө хүсээд хийждэг юм биш. Олон удаа ингээ кесарөөр төрсэн юм хүүхнүүд зөндөл байгаад идэгчтэйгээ бас бодчих магадгүй. Тэнгүүд кесарын сорвчин ямар хаа шалтгаална. Одоо над дээр бол ингээд нэг удаагийн кесартэй 2 кесартэй хэрнээ умаан сорвин тэ нөгөө шархан айгуу нэмхэн болоо эдгэрсэн. Одоо ингээд фитнесийн дасгал хийгээл хөвлийн дасгал эднэр хийнгүүд дошоо цус гараад ирээддэг хүүхнүүд байдаг байхгүй юу. Тэгэхээр тэр кесарын сорив муу эдгэрсэн байхгүй юу. Энэ одоо эмчнэр бол хагалгаа хийх ёстой юмар л ингээд хийгээл ойдол тавилаад. Гэтэл тэр ойдол тавьсан юм чи 2 эмч нийлж идэх ёстой шүү дээ. Гэтэл тэр саяны тэр өрөвсөлттэй байвал эсвэл одоо нөгөө тархлаа муу байсан идэх процесс нь муу байсан тохиолдолд эсвэл нөгөө гам дэглэн муу байсан тохиолдолд нөгөөх маань одоо юм нэмгэрчүүл та дахиж одоо жирэмсэлж болохгүй залтад олчж байгаа байхгүй юу. Жирэмсэлж хүүхд төрүүлж болохгүй шүү гэтэл жирэмслээд ороод ирсэн. Нөгөө кесарийн сорвчин даахгүй энэ ингээ урагдаад цусаалтнаа ямар ч боломжгүй байна гэд ингэхлээр үр хөндлөлт хийх хэмнэлийн залт гарч ирнэ. Гэтэл үр хөндлөлт хийх гэхлээр нөгөө сорвигоо очиод хүндчүүл цусаалтах магадлал айгүй ихтэй болчихно. Гэх мэт юм айгүй олон юм хэцүү тохиолдлууд зөндөө гардаг кесарийн сорвин дээр. Тэгээд тэр умаа дээр үүсэж байгаа сорив юм байна. Гэтэл тэр нөгөө умаагаас гадна талтай байгаа хэсгээр нөгөө багаарцгийн хөндийн эрхтнүүд хоорондоо очиж наалдах. Тэр одоо умаа дээр давсаг очиж наалдах ч юм уу те зэрэгэлдэх одоо босод хэсгүүдтэй очиж наалдаад тэр нь тэр хөвлийн үндийн наалдаж зоолоо тэр нь өвдөл зөөрөг бэлгээрцэнд ороход хүртэл маш их өвдөлттэй болдог ч юм уу. Тэр наалдцыг яаж одоо эмчлэх юм? Мэсцэл хийж буцаж наалдсан салгана. Салгасан ч гэсэн бид нар мэсцэл ахиж хийж салгаж байгаа учраас ахаад үүсэх боломжтой л болж байна гэсэн үг. Тэгээд одоо энэ кесар мэсцлийн дараах бас үүсэх гол нэг өвчин байдаг нь болохоор эндометриоз, аденомиоз гэдэг юм өвчнүүд байгаа. Тэгэхээр эднэр бол бүр ер нь бас эмчилгээд маш их төвөгтэй юм өвчнүүд байдаг. Тэгэхээр өөрөө ирүүл те хүүхдэд одоо аюултай байхгүй бол одоо төрөх замаараа төрөх бол одоо байгалийн шалгарлаараа те дээр нь мэсцлаас илүү ер нь бол яг уу төрж явах процесс мэдээж өвдөж байгаа хэцүү байгааг ойлгож байна. Гэхдээ эргүүлээ таны эрүүл мэндэд үүсэх эрсдэл нь харьцангуй бага гэж ойлгох хэрэгтэй.
Тэгэхээр тухайн тэр заалт эмчнэрийнхээ үгийг маш сайн сонсч явна үхээс тухайн хүн өөрөө хүсээд энийг шийдчих асуудал биш юм байна шүү дээ. За төрсний дараах ээжүүдэд биед гардаг өөрчлөлтүүд байдаг. Тэр дундаа сэтгэл санааны асуудал маш их яригддаг. Тэгээ бас юм гэр бүл судлаачийн нэг одоо яриа судалгаан дээр сарсан чинь яг ингээд төрснөөс хойш эхний 2 жил буюу нөө даавар айгүйх өндөр өөрчлөлтөнд явд юм байна. Энэ үед гэр бүлийн салтууд их өндөр явагдсан байдаг юм байна л да. Тэгэхээр яг энэ төрсний дараа бид ямар өөрчлөлтүүд илүү гараад байгаа. Тэр дундаа дааврууд дээр яг ямар асуудлууд үүсээд эмэгтэй хүмүүсийг өмнөхөөс бүр өөрийгөө ойлгох болчлоо гэдэг чинь тий. Би юм хүн биш миш гэдэг ингээ ойлж муулаад инээж минь гэдэг. Энэ тухайн хүн өөрөө хүсээд ч юм уу маягсан зүйл бол биш гэж би харж байгаа. Энэ тал дээр таас мэдээлэл өгч. Эмэгтэйний амьдралын туршид 3 дааврын амар том хэлбэлцэл болдог. Нэгдүгээрх нь болохоор нөгөө өсвөр насны үе дээр нөгөө насны онцлог нь болж байгаа гэдээ хүмүүс ирээддээ штэ тий. Тэр үе дээр нөгөө охтуудад маань бэлгийн бойжл явагдаад эстроген даавар гэдэг эмэгтэй хүний тэр даавар нь ингээд өсөөд явж идэг. Тэгэхээр хөх ургаад биений юмд одоо ирэхэд бэлтгээд явж байгаа үе тэр үеүүдээр болно. За дараа нь болохоор жирэмсэн байх үе дээр. Тэгэхээр жирэмсэн одоо эмэгтэйчүүдийг харахаар арьс марс айгуу гоё те үс мөс нь улам өтгөр бол хумс айгуу хурдан ургаал ингээл тийм байдаг. Биений мэрхгүй байх энэ хугацаанд нь тэр нөгөө даавар айгуу ингээ баг багаар өсвөл өндөр болж жагаад тэгээд төрсний дараах үед нөгөөх маань огцон мундаг гэсэн үг. За ингээд энэ 2 дахь үе нь 3 дахь үе нь болохоор цэвэршилтийн одоо үе гэсэн үг. Цэвэрлэлтийн үед нөгөө эмэгтэйлэг даавар байнга гойжгаад байнга багасаад эхэлж байгаа. Тэгэхээр энэ 3 үе дээр сэтгэл санаанд болон одоо бие физиологи дээр аягүй хөөрчлөлт илэрж байна. За тэр юун дээр болохоор өсвөр насны үедээ тэр хөх ургаж ин биений мэрж ин те ийм онцлог нөхөрчгүй маань хөгжиж байна. Жирэмсэн байх хугацаанд ургийг дотроо тижээж, тэтгэж, томруулж, тээж ин те. Тэгэхээр тэр хугацаа. Гэтэл цэвэршилтээс хойшоо хугацаан дээр болохоор нөгөө даавар маань буураад ирэхлээр биений могт ирэхэ болж нөхөрчгүй ирэхтнүүд татан гаршиж ижигэрж байна. Үүнээс одоо тэр даавар буурснаас болоо тэр бас цэвэршлийн насны эмэгтэйчүүддээ сэтгэл зүйн өөрчлөлтүүд гарч эхэлнэ гэсэн. За тэгэхээр гол одоо хэсэг буюу нөгөө жирэмсний хэсгийг аваад үзэхлээр эстроген даавар байнга ханамжтай ингээ өндөр явж аваад огцон мундалтанд орж байгаа байхгүй юу? Гэтэл нөгөө биений мэрхийн өмнө одоо жишээл танаа ихнэр дээр юм сэтгэл зүйн талаас одоо өөрчлөлт илэрдэг нэг юм ойлгомжгүй эсвэл юм айгу ууртаа уцаартай болдог ч юм уу юм. Уурталцсан яваад. Би бас яг тэгдэг. Тэгэнгүүт би бас илүү хоолны туршил ихсчээд идэг, илүү их мэдмээр санагдаад идэг. Тэгэхээр тэр маань одоо бараг бүх эрэгтэй хүмүүс ихтэй тэгж хэлэндээ ер нь найз охин ингээ ааш талтгаа гэх тээ. Тэгэхээр тэр нөгөө эстроген даавар ингээд юм жижигхэн хэлбэлцэж хахад сар болгон одоо ингээд жижигхэн хэлбэлцэж хахад эмэгтэй хүн тийм мэдрэмж одоо болоод нь штэ. Гэтэл жирэмснийг тээж хахад нөгөөдг нь хэд дахин өндөр болж ирсэн огцон муналт хийчихэж байгаа байхгүй гол нь. Зүгээр ингээд нэг баг багаар буухгүй огцон муналт хийчихэж байгаа учраас тэр даавар огцон мунах үед эмэгтэй хүнд айдас төгшүүр гэдэг юм бүр ингээд байнга илрээд байгаа байхгүй юу? Тэгэхээр тэрнээс болоод сэтгэл готрол гэдэг юм бол илэрч байгаа. Хамгийн гол шалтгаан нь тэг би өөрөө ч бас яг өөрөө эмч ижиж энэ үеийг яг даван туулсан. Тэнгүүд яг анхны жирэмслэн дээр би бүр өөрөө сэтгэл готролд орсон байгаагаа ч мэдэхгүйсэн. Тэгээд одоо хүүхд маань аягүй хуйлдаг гэж байгаа нэг шүн нэг юм хідэн цаг уйлахгүй ингээд дундчихлаар нь очиод амьсгалын ингээд чагнад шалгаж үзээд хүүхд маань амьсгалч нь яагаад уйлахгүй байгаа юм бол гэд ингээд айгаад те эсвэл одоо ингээд шүн хар дардаг ч юм уу эсвэл одоо ойр орчимд аягүй юм уур уцаар илэрхийлэх ч юм уу те нөхөр маань одоо ажилласаа ирэх цагаасаа нэг жоохон хоцроод ирэнгүүтэл миний бүр уур уйл би ингээд гэртээ хүүхдтэйгээ хаа чи ингээд ямар орой ирдэг гэдэг ч юм уу те ингээд юм жижигхэн юм дээр хүртэл байнга ингээд юм уур хүрээддэг. Тэгэхээр энэ даавраас болоод бүр цаанаасаа тэгээ одоо тэр сарын тэмдэг эрхийн уурчин хэд дахин нугларч угаасаа тэр моментод илэрнэ. Тэгэхээр тэрийг одоо эрэгтэй хүн хажууд гэх нэрийг яаж одоо уур уцаар багтай байлгах уу гэхлээр байнга одоо ядаж нэг юм тэврэх, үнсэх гэдэг юм чинь одоо хайрлагдж байгаа мэдрэмж өгөө аз жаргалын дааврыг ялгаруулад нь штэ. Тэгэхээр тэр нөгөө сэтгэл готролыг эмчилж өгнө гэсэн үг. Баг багаар. Гэхдээ нэг удаа үнсэл, нэг өдөр энийг сонсонгуудаа амар тэрснээ маргааш нэхгүй бол тэгээ байхгүй штэ. Тэгэхээр тэрийг байнга дадал олгож одоо хөвшүүлэх хэрэгтэй. Тэгээд дээр нь одоо нөгөө ялангуяа ингээ сүүлийн үеийн хүүхнүүд чинь ингээ айгүйх бүгдээр ажил хийж явж байгаа жирэмслээд нэг ингээ анхны жирэмслэнээр ялангуяа гэртээ суучингууд би өөрөө яг тэгсэн болохоор тэрийг яриад байгаа.
ингээ ажил хийгээл байнга ингээл жирэмсэн байхдаа төрөн төртлөө ажиллаж явж нийгмийн харилцаанд орж явж ийсэн ингээ хүүхдтэйгээ хоёулахнаа ингээ гэртээ одоо хэдэн 7 хоног жонгоо тий хэдэн сар ингээ байчингууд нийгмийн харилцаа дутагдаад байгаа байхгүй нэг хүмтэй юм ярмарч юм шиг тий эсвэл нэг гадаа гараад нэг юм кофе уумарч юм шиг эсвэл машин бариад нэг жоохон явчмаарч юм шиг нэг тийм хэрэгцээ айгүйх дутагддаг. Тэгэхээр тэр нөгөө нөхрүүд маань ажиллаа тараад ирсэн үе сайхан дулаахаа үед ихнэр хүүхдээ аваад нэг гадаа хамт авч салхилж гараа тий нэг туртаа эдмээр байгаа юм гоё авч өгөөд ч юм уу зүгээр нэг юм машинтай нэг юм 5-10 минут явчихад ирэх хүртэл гоё мэдрэмж өгдөг. За тэгээд гэрте байхдаа язаж за би сайхан хүүхдийнхээ памперсын салчи те миний ар байж эсвэл би сайхан гараа гаргаж хоол хийгээд өгье гэж байгаа энэ нөгөө хайр халамжийг илэрхийлж байгаа тэр үгсүүд байна тэрвэрлэлтүүд байна те үнсэлтүүд байна гэрээ ажил тусалж байгаа юм байна гадагшаа нийгмийн харилцаанд ингээд одоо тусалж байгаа юм байна те ядаж одоо за миний одоо баян хум суруу юмсанд анхаардаг хүмүүс за одоо миний ар гараад маникюр хийлгчихэд ирч гэдэг юм уу би хүүхдээ хараа байж гэд ийм тийм нийгмийн харилцаанд оруулж өгч байгаа энэ бүх юм тэр сэтгэл готрлыг эмчилнэ. Түүнээс биш ямар нэгэн им уугаад тэ даавар нундаг гэсэн чинь тэгвэл даавар им авч хальтаа биш байхгүй юу? Даавар имийг угаасаа ууж болохгүй залттай өхүүлж байгаа юм тий. Тэгэхээр айгүй олон юм комплексээр үзүүлээд тэр эмэгтэй үнийг буцаад хэвийн барилтанд аваачнаа. Тэгэхээр угаасаа даавраас болоод хэцүү байхад нь нийгмийн харилцаа өөртөө тэгээ мэдээж нөгөө сэтгэл хангалуун биш төрчөөд ингээд одоо жоохон таргалцсан байдаг ч юм уу тий. Тэгэл хүүх унжах гэд сунжах одоо мэдгүй сунах гэдэг хүртэл ингээ байнгын стресс байгаа байхгүй. Тэгэхээр тэрийг ойлгоод хажууд байгаа хүн нь дэмжиж өгöd байгаа юм бол айгүй хурдан сэтгэл готрлоос гарах боломжтой. Хэрвээ энийг ойлгохгүй одоо ёо ядаргаатай юм би ч гэсэн ядраад ирлээ ийм байхад чи инглээ тэглээ ингээ муудалцаад байх тусам нөгөө сэтгэл готрол нь гүнзгийрээд нөгөө эмхтэн хүн чинь гүнзгийрээд байх тусмаа нөгөөх нь одоо бүр илүү эрсдэлтэй амаа хорлох ч юм уу те ингээд ийм хүнд юмнуудад тохиолдсон юмнууд зөндөөл болж байгаа шүү дээ те бид нараас энд тентх юм босон явдлаас хүртэл сонсч л идэг. Тэгэхээр нөхрөөс бас амар их юм шалтгаалдаг шүү. Тий. Энэ бол яг байнгын биш те. Хэсэг зур. Тийм дараагийн биений юм ядаж эртэл ахгүй юу. Тэгэхээр зарим эмэгтэйчүүд бол нэг төрөөд жилийн дотор хийх хүмүүст бол ер нь биений юм бол ирнэ. Заримд нь болохоор бараг төрөөд 2-3 сар болол биений юм эрчдэг хүмүүс юм. Тэгэх юм бол тэр нөгөө сэтгэл готрлын процесс аягүй арай хурдан эмчлэгдэнэ гэсэн үг. Тэгэхээр тэр хүртэл нь тэр одоо эмэгтэйд хажууд байгаа хань нь ямар нөлөө үзүүлж ин тэр нь сэтгэл готрол нь улам гүнзгийрэх юм уу сайжрах юм уу гэдгийг тодорхой болно гэсэн. Нөхрүүд минь энэ тал дээр маш сайн ойлгоо тий тэн дээр нэг ихнэрээ эрхлүүлээ толгой дээрээ гаргаад суулгаад байгаа юм байхгүй тий энэ үед нь илүү сайн анхаарал. Гэтэ одоо сүүлүүд халамжтай гоё нөхрүүд их болсон байлээ тий тэрийнгээр гоё бахархдаг тий ихнэрүүд нь ингээд би ер нь эмэгтэй хүмүүсийг аягүй магтаж бичдэг л тий тэгэнгүүт манаа зарим эрэгтэйчүүд нь ямар пялдаг юм ялдаг юм л гэдэг. Би бол тэгээд угаасаа ихнэрээ хараад ээжигээ хараад дандаа юм гоё хүмүүс ойрхичмд байгаа учраас тэр хүмүүсийн ямар хэцүү байгааг нь ялангуяа ихнэрээ бол би хараад яг ойлгож байгаа 2 жилээ 2 дараалал төрнө гэдэг чинь нийгмийн харилцаас маш их яачиж байна. Тэгээд харьцангуй манай хүн бас төвчээртэй ер нь. Гэхдээ би бас их жоохон буулт хийдэг талын хүн учраас хоорондоо ингээд ярилцаа. Дандаа ярилцаж ингээд очроо олгоо явцдаг. Тийм болохоор одоо ингээд хамт ингээд нэг гоё амьдарч байгаа юм шиг санагддгийн. Тэгээ манай ихнэр үзэж ивэл наа хэр халамжтай бичихэлгүй дээ. Дараа нэг комментээс уншиж шүү. За. Тэгэхээр төрсний дараахын өөрчлөлтийн шуурга энэ асуудлууд маш их тохиолдож байгаа юм байна. Тэр үед нь манай ойр орчмынхын хүмүүс гэр бүлийнх нь тэр дундаа хамгийн ойр байгаа нөхөр гэдэг хүн бол угаасаа номер 1 хажууд нь түшиг болоод явахгүй бол тэр гэр бүлийн асуудал яг тэр үед нь гэр бүлийн араар тавилж гэдэг юм тэр зүйл тохиолдвол ер нь салт гэдэг зүйл бол угаасаа маш хурдан шийдвэрт орж байгаа зүйл байх нь шүү дээ. Тэгэхээр манай эрэгтэйчүүд илүү сайн анхаарал өгөөрэй. За 72 цагийн юм гэж байгаа тий. Тэгэхээр сүүлүүд манай одоо энэ 10 жилийн хүүхдүүд цаа одоо оюутнууд ч гэдэг юм уу. Ер нь бэлгийн харьцаанд ордог одоо болцсон хүмүүс бол энэ нэмийг маш их хэрэгжилж байна. За манай таньдаг одоо эмзүүч найз хүртэл энэ талаар бүр илүү сайн эмгтээчүүдтэй хэмжээ оруулсан асуугаад өгөөрэй гэд бүр надаас үнэхээр бүр ингэж гуйсан байгаа. Тэгэхээр 72 цагийн эмийг бид нэр жирэмснээс хамгаалах за сэргийлэх, тасан зогсоох шиг гэдэг юм уу энэ талаасаа хэрэглээд байна. Энийг ингэж маш ойрхон хэрэглээд байх нь ямар хүндрэл аюулд учруулах вэ? Энийг хэрвээ хэрэглэе гэж бодоход ямар үед хэрэглэх боломжтой ч гэдэг юм уу. Та ер нь энэ тал дээр ер нь хүмүүст зөвлөх талаасаа байдгүй эсвэл бүр сөрөг одоо хэрэглэж болно. Гэхдээ ер нь бол хэрэглэхгүй байхыг хичээгэрэл гэж зөвлөдөг. Яагаад вэ гэхээр нөгөө
бидний биений юмны тэр хугацаанд чинь одоо айгүй олон дааврын юм хэлбэлцлүүд явагдаж байгаа гэсэн шүү дээ тий. Тэгэхээр тэр даавар хэлбэлцэж байгаа үе дээр тэр нөгөө сартаа нэг удаа жирэмсэлдэг нөгөө нэг XX агуулсан жирэмсэн болдог үндгээс манд боловсроод гардаг. За ингээд боловсроо гарсны маань нэр бэлгээстэй нийлчлээ. Тэгээ тэр нь умаа дотор ингээ орж ирээд бэхлэгдэх явцыг тэр юм сааруулдаг гэсэн үг. Гэхдээ тэр юмыг ууцсан хэрнээ жирэмсэн болдог тохиолдлууд ч гэсэн зөндөө байгаа шүү дээ тий. Тэгэхээр хизээ ууснасаа шалтгаалаад үр дүн нь харилцаа адил байдаг гэсэн хугацаанд багтаж уусан хэсэг нь. За гэтэл тэрийг би яагаад нэг бити уугаарэ гэж зөвлөх туртай вэ гэхлээр одоо хүний бие чинь ингээд нэг сар болгон бид нар нэг үйлдвэрлэлийн процесс явуулаад байгаа байхгүй юу дааврууд. Тэгээд нөгөө юм дасцсан сурцсан ажиллаа хийгээд ингээд байжсэн чинь гинт 72 цагийн уухлаар ингээд тэр одоо нэг үйлдвэрлэл дотор нэг бомб тесэрч байгаа юм шиг юм болж байгаа байхгүй юу. Тэгээд дараа нь нөгөө яаж ажиллахаа мэдхээ болоо буцаад нөгөө хэвийн үйл ажиллагаанд ортлоо юм асуудлууд үүсээд явдаг. Тэгэхээр та биендээ олон удаа тэр бомб тесэлж байгаа процесс өгөөд байвал эргүүлээ тэр дааврууд дараа нь одоо илүү ихээр ч юм уу багаар ялгараад эргүүлээд энэ даавартай холбоотой тэр нөгөө мас түрүүний ярьжсэн миомын зангилаа ч юм уу тий янз бүрийн хавдрын урдлымгүүд өндөвчний хавдар хүртэл үүсэх боломжтой болж ин гэсэн үг. Тэгэхээр энийг яаралтай ууж жирэмснээс хамгаалдаг гэж ер нь бити ойлгоорой. Ер нь айгүйх тийм реклам явцсан. Хүмүүст нийгэмд айгүй тийм ойлголт байгааддаг. Тэгэхээр яаралтай хамгаалах биш. Одоо бильярдсанд орохоос өмнө өөрийгөө хамгаалж сурах хэрэгтэй. Болцсныхан дараа биш те. Нөгөө борооны дараа цуваа нүмердэг ийм юмтай биш. Тэгэхээр энэ юм бол дааврын одоо өөрчлөлт, асар их өөрчлөлт би энд чи өгөөд буцаад одоо юм recovery хийхин тулд айгүй их одоо процесс болж өөрчлөлт болж биений имиж алдагдуулж дааврын одоо хамааралтай эмчилгээ хийх одоо асуудлууд ихээр үүсгдэг учраас байнга болно тогтмол те. Тэгээ яаралтай гэж боцсон үед болгондоо ууд битгий уугаарэ. Бүр үнэхээр одоо бэлгийн одоо хүчинд одоо хүчрхийлэлд автсан ч юм уу те үнэхээр зайшгүй тохиолдолд ууж болох ч гэсэн зааврынхаа дагуугаарэ. Нэгдүгээрт хоёрдугаарт бол энэ бол уул нь жороор олгох хэрэгтэй юм гэж би бол боддог. Зарим газрууд жороор, зарим газраар жоргүйгээр гэх мэтэр ингээд явж байгаа. Тэгтээ одоо энэ имийг уухтаа биш, ер нь энийг уухгүйгээр өмнө нь хамгаалаад сурах те төлөвлөх. Одоо за би одоо нэг 2 жилдээ жирэмслэхгүй гэж бодож байгаа бол өмнө нь эмчтэр ирээд би 2 жил яаж хамгаалах вэ гэдгийг ярилцаад хамгаалалтаа хэрэглээ сурчгал хэрэгтэй. Тэгсний дараа болвол одоо гарах эрсдлүүд маш багтай тий ядчил би чи эрүүл ахын хүсээгүй жирэмсэл болохгүй ахын байна. Тэгээ бильярдсанд орохдоо ядаж ямар ч хамгаалах юм байхгүй бол бүр бэлгэвч хэрэгжилж байгаа чи. Бэлгэвчийг мэдгүй яагаад чи анх дээр үеэсээ хойш нэг юм зузаан музаан мэдрэмж бууруулдаг гэд нийгэмд амар их тийм ойлголт ингээ явцсан. Гэтэл одоо чин шинжлэх ухаан яаж өгж байгаа вэ? Тэр бэлгэвчний нэмгэн зузаан тий одоо ингээ өөр төрлүүд маш ихээр гарцсан үн өртөн өөр тий. Ийм байхад бэлгэвч хэрэглэснээрээ та жирэмснээс хамгаална. Дээр нь бэлгийн цамын халдварт өвчнөөс хамгаална. Энэ бүр хамгийн хямдхан хамгийн одоо боловсон хамгийн боловсралтай эрүүл мэндэд анхаардаг ийм хүмүүсийн сонголт тахгүй юу? Тэгэхэд хэрвээ магадгүй одоо нөгөө эсрэг талаас наас чи мэдрэмж бууруулдаг би хэрэглэмээргүй байна гэж байгаа бол тэгвэл бильярдсанд орохгүй гэдгийг юм зөрөгтэй илэрхийлдэг юм өөртөө итгэлтэй би эрүүл мэндийн боловсралтай гэдгийг ингэж одоо бараг тэргээр илэрхийлмээр байгаа байхгүй юу? Тэгэхгүй одоо ялангуяа юм залуу насны охтууд дээр одоо ингээ хайртай залуу нь одоо тийм хилээд байхлаар одоо бэлгэвч хэрэглэхгүй сонголт гаргаснасаа болоод халдварт өвчин аваад тэр нь насан туршийн юм болоод эргүүлээд үргүүдэл түргээд ч юм уу те тэгээд хүсээгүй жирэмсэлт болоо нөгөөтгөө нууж эсвэл мэдхгүй явсаар агаад том жирэмсэн болцсон одоо өсвөр насны тийм жирэмсэлтүүд бас айгүй их улсын хэмжээнд бүртгэгдэж байгаа гэж эмчнэр бас мэдээлж ийлээ. Тэгэхээр тийм насанд хүрээгүй тийм бага насндаа байхдаа энэ жирэмсэлсэн тохиолдлууд маань эргүүлээд тэр өсвөр насны охтуудад одоо маш их юу үзүүлнэ. Эрүүл мэндэд сөрөөнөлүүд ялангуяа нөгөө төрх үеийн цус алдалтууд үүсэх те тэгээд одоо урган бүтэлттэй төрөх ч юм уу амьгуу төрөх ч гэдэг юм уу тэгээд нөгөө төрж байгаа нөгөө залуу насны охиныхоо 8 наснд хүртэл эрсдэл үүсэж байгаа байхгүй юу? Тийм болохоор ерөөсөө л бэлгэвч заавал хэрэгжилж байгаа чи бэлгийн нэг хамтрагчтай одоо удаан хугацааны найзлуутай эсвэл нөхөртэй байгаа тохиолдолд өөр одоо хамгаалалт руу шилжиж болно. Тэрийг үзүүлээ шинжилгээг харж агаад эмчтэйгээ ярилцж байгаа сонгоорой. Тэгэхээр яг залуучууд охтуудын дунд бол яг саяхан ярьж байгаа асуудал маш их байгаа. Тэгээд яг үхсээгүй жирэмслийн талаар бас яриа гэж бодож байна л да. Тэр нь үр хөндлөлт рүү юу орчиж байна те. 72 цагийн
уугаад үр дүнгүй болдогч гэдэг юм уу эсвэл одоо бүр ингээд гэр бүлдээ хэлэхгүй айгаад ингээд явж идэг нөгөө найз залуу зөвшөөрдгөө эсвэл гэр бүлийн зөвшөөрдгөө ингээд яах вэ гэхээр нөгөө охиныг дагуулад үр хөндүүлье гэдэг шийдэл рүү орноо. За тэгвэл үр хөндлөлт одоо хийлэхээр дахиж одоо хүүхдтэй болохгүй байх магадлал өндөр байдаг гэж ярьдаг. Ер нь өөр ямар олон сөрөг үр дагаврууд байдаг вэ? За юуны төрөнд үр хөндлөлт хийх заалт гэж байгаа. Тэгээд эрүүл мэндийн заалтаар эсвэл хүсээгүй тохиолдолд тэгээд насны хязгаар гэж байна. Заавал насанд хүрсэн эмэгтэй хүнд тэгээ хаана хийх вэ гэхлээр ортой эмэгтэйчүүдийн эмнэлэгт. Түүнээс биш одоо нөгөө ямар ч оргүй амбулаторийн тусламж үйлчилгээ үзүүлдэг тийм эмнэлгүүдэд ерөөс огтоос ээж болохгүй. За тэгээд юунд хугацаанд жирэмсний хугацаа 12-7 хоногоос доош буюу 3 сараас бага хугацаанд одоо насанд хүрсэн эмэгтэй хүн хүсэлтийнхаа дагуу хийлгэж болно. Тэрнээс дээшээ том жирэмсэн бол үр хөндлөлт одоо ер нь бол улсын эмнэлэгч, хувийн эмнэлэгч хаана ч хийхгүй, ортой эмнэлэг байгаа ч хийхгүй гэсэн. За үр хөндлөлт хийх нь болохоор эмийн үр хөндлөлт болон одоо ажилбараар гэдэг юм хоёр янзаар бол хийгддэг. Тэгэхээр эмээр болохоор тэр умаа зүг нээгээд бадлуулаад дотор байгаа жирэмсийг нь ер нь бол гаргаж ийн гэсэн үг. Энэ нь одоо 85% үр дүнтэй 15% нь одоо жирэмсний эсэг үлдэх, ихсэн эсэг үлдэх ч юм уу те ингээд дахин умаа өндөд цэвэрлэх юм ажилбар болох бас магадaltaй. За тэгээ энэ маань нөгөө дааврын бас амар их өөрчлөлтөнд оруулж байгаа гэсэн үг. Нөгөө хүнийг за нөгөөх нь болохоор ямар нэгэн дааваргүйгээр одоо умаандыг цэвэрлэх буюу тусгай саруулын гуурс оруулаад жирэмсний эсгийг одоо вакуумаар ингээс хорж авах юм процесс байгаа. Тэгэхээр энэ үед умаа ханны сорвжил үүсэх эсвэл одоо умаа хан одоо цоорох хүртэл эрсдэл бас үүсэж болдог. Тэг гэмтлүүд үүсэх магадлалтай. За тэгээ ажилбарын дараа нөгөө умаа хөндийн хоорондоо очиж наалдац үүсэх. Наалцаас болоод биений юм ахиж ирэхгүй байх ч гэдэг юм уу тэрийг мэдэхгүй удаан хугацаанд явуулаад нөгөөдгөө наалцаас бол хаалга амьсгалд орох ч гэдэг юм уу ийм юмнууд байна. Тэгээд өрөвсөл үүсэх магадлалууд л ер нь айгүй ихсэж байгаа гэсэн үг. Тэгэхээр нөгөө үр хөндлөлтийн өмнө зайлшгүй нөгөө өстой шинжилгээнүүд өгөөд өрөвсөл байвал заавал бэлтгэл хэмжлэгийг хийж иж одоо тэр ажилбарыг хийх ёстой болдог. Гэхдээ одоо хэдий мэдээж тэр дарааллаараа бүх юмаа бариад хийж байгаа хэрнээ зарим тохиолдолд нэг удаа үр хөндлөлт хийлгэсэн хэрнээ насаараа жирэмсэн болохгүй хүмүүс байдаг. Тэгээ шалтгаан тодорхойгүй те бүх юм үзэхлээр зүгээр хүмүүс бас байгаад дтэй. Тэгсээр нэ 2 3 4 удаа үр хөндлөлт хийх зэрнээ жирэмслэлээдэг хүмүүс байдаг. Тэгэхээр энийг одоо тухайн шаардлагын дагуу бүх юмаа хийж байгаа ч гэсэн ахаад нэг л удаа үр хөндлөлт хийчлээ. Гэхдээ чи дараа нь жирэмслэх хэсгийг эмчнэр яг баталгаатай хэлж мэдэхгүй. Тэгэхээр нэгдүгээр дэмлэгээ зөв сонгох хэрэгтэй. Нөгөө ортой эмнэлэг дээр хийх хэрэгтэй. Хоёрдугаарт наатлын бүртнээ одоо үндсэн шинжилгээнүүдийг заавал өгчиж өрөвсөлттэй эмчилгээ хийгээд ир гэхлээр заримдаа одоо эмчилгээгээ дутуу хийгээд ирсэн ч юм уу те тэгчээд одоо л армаар байна гэд яарад гэдэг энэ эргүүлээд өөрчлөн гарах сөрөөнүүлээ байна. Тэгээд жирэмсэл одоо үр хөндлөлтийн аль ч ажилбарын дараа заавал хяналтууд аягүй чухал. Буцаад нөгөө өндөвч чи хэвээ ажиллаж гинөө те нөгөө маа өндөөч чи наалда зөөсч юм үлдчих юм үлдээгүйсэн ч гэсэн нөгөө одоо ихэс бэхлэгдэжсэн хэсгээс нь цус шүүрдэг. Тэр цуснаас умаа доторх ингээ хоримтлагдаад тэг үзүүлэрэг гэсэн хугацаанд үзүүлэхгүй болохоор доктортолтой эдээ төгсгөр болоод одоо биеийн халуун температур дотор байнга ингээ удаан хугацаанд ахлаар бас өрөвсөл болоод ийм бүр сепс болоод өөхөх хүртэл аюул үүсэж болно. Тийм учраас яг нөгөө эмчийн эмнэлгийн заалтын дагуу тгийг үзүүлэх хямнуулах тэр хугацаанууд дээрээ сайн үзүүлээд явах хэрэгтэй. Тэгээ ер нь бол одоо хүсээгүй жирэмслэлтээс заавал сэргийлэх хэрэгтэй л гэж дахин хэлмээр. Бай штэ тийм юм хөгжчөөд байгаа штэ. Тэгээд одоо юмнууд бас одоо жирэмснээс хамгаалах юмнууд бас нэг үнэтэй биш штэ. Ер нь бол одоо тэр дааврын юмуд одоо 10,000-аас ахуулаад те 40-50,000 хүртэл ингээд сонголтоороо байна. Тэр спралч одоо 5 жил одоо ингээд байх юм нэг 60-70-80,000 төгрөг хүртэл байна. Тэрнээс ахаа нөгөө сонголтоос шалтгаалаад үнэн дэшээ нэмэгдэнэ. Гэхдээ хямдхан ч гэсэн байна штэ те. Тэгэхээр ийм хямдхан аргаар өөрийгөө олон жил хамгаалах боломж байсаар хахад амар одоо хүнд үед нь үрээд өвчин тусаад баахан мөнгө зарцуулаад тэгээ нөгөөх нь бүр хэмжлэгдэхгүй ч юм уу те хүндрэл үүснэ. Эсвэл одоо өвөр хүндлэлт хийх чинь тэгээд бас юм үнэтэй төвөрхтэй ажиллабар болно. Тэрний дараа үзүүлэх буцаад хэвийн биеиндээ шилжих тэгээд тэр олон хугацаанд сэтгэл санааны тэр олон хүнд дарамт хэцүү байдал хосын харилцаанд ямар асуудлууд үүсэх үү те. Тэгэхээр хостойгоо ярилцаад тэгээд төлөвлөгөө гаргаад хамгаалцах хэрэгтэй.
Тэгэл олон энэ асуудалд одоо хинж хүрмэргүй байгаа байхгүй тий. Эмч ч гэсэн тэр үр хүндэлт хийх гэдэг юм ерөөсөө сайхан ажилбар биш шүү дээ. Аль болох хийхгүй байхыг хичээдэг. За одоо ингээд бод тий 2 ахиа сайхан ярилц 7 хоногийн хугацаа өгье гэд ингээ явуулна. Гэхдээ ингээд тийм нэгэн шийдвэр гаргацсан хүнд эмч ч гэсэн ажиллаа хийж байгаа боловч мэдээж амар хэцүү л байгаа шүү сэтгэл зүйн хувьд тий. Нөгөө үнэн ч гэсэн бүр илүү яах вэ тий. Надад бас яг тийм яг үр хүндэлт хийлгэжсэн тийм тохиолдол төр аварж ирсэн нэг тохиолдол байдгийн. Тэгээд одоо яг тэр хүүхдтэйгээс уулзмаар санагдсан тэр зүйлс байдаг хэрэг. Тэгэхээр чинь хүүхд олон гэдэг чинь өөр ямар их асуудал юм бэ гэдгийг хүмүүс одоо ойлгочоод тэгээ хүүхдтэй төлөвлөж болоосоо тий. Тэгжээж хүүхд гэдэг чинь яг таны үргэлжлэл шүү дээ. За тэгэхээр өнөөдөр манай подкаст ерөнхийдөө өнөрлөг тал руугаа орж ийн. Тэгээд яг сүүлийн нэг асуулт байна. Өнөөдрийн дугаарыг үзэж байгаа хүмүүсийн дунд бол ахмад насны ихчнэр зөндөө байгаа. Ер нь намайг дагдаг хүмүүс дандаа ээжүүд ихчнэр их байдаг. Тэгэхээр тэр хүмүүсийн асуугаасаа гэсэн асуулт бол цэвэршилт. За цэвэршилтийн процесс явагдаж байгаа. Ер нь эдээс эд наснд явагдах нь хэвэн гэж үзэж байгаа. За цэвэршилтийн үед одоо удаашруулгач гэдэг юм уу. За ийм одоо олон шинж тэмдгүүд илэрдэг өөртөө зөөртэй. Энэ үед тухайн хүн ер нь ямар арга хэмжээ авал зүгээр гэдэг юм бэ? Цэвэрлэнээс 45-аас 55 насны хооронд явагдахыг хэвэн гэж үзнэ. Тэгээд янз янзын наснд одоо цэвэршилт болж байна. Одоо сүүлийн үед одоо 37-8 настай хүртэл цэвэршиж байгаа тохиолдлууд байна. Энэ нь хувь хүний онцлогноос нэгдүгээр шалтгаална. 2 өндгөвч байгаа. 2 өндгөвчин дээр хэдий тооны өндгийсийн нөөц өөрт чинь байгаа вэ гэдэг хүн болгоных өөр тоотой байгаа гэсэн. Тэгэхээр заримдаа одоо нөгөө 54-3-4-тэй цэвэршдэг одоо удамтай хүмүүс байна. Тэгэхээр илүү өндгийсний нөөц ихтэй гэсэн үг тийм. За 2 дугаарт нь болохоор өндгийсээ дандаа ашигласан юм уу төрсөн юм уу гэдэг чинь аягүй чухал болно. Гэтэл одоо сүүлийн үед одоо 34-5 хүртэл жирэмслэхгүй ингээд явж байгаа хүүхнүүд түгээмэл байна тийм. Тэгэхээр энэ хугацаанд сар алган өндгийсээ зарцуулаад яваад байна. Гэтэл нөгөө жирэмсэн болцсон байгаа хугацаанд биений мэрхүү хугацаанд өндгийсээ одоо хадгалаад авах боломжтой буюу тоон арай бага цөрнө гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр энэ төрөлтийн тооноос бас айгүй шалтгаалж байна. За дээр нь эрүүл мэндийн шалтгаан буюу зарим тохиолдолд тэр өндгөвчний одоо хавдрын урдлын юм те эсвэл өндгөвчний цусаалталт ч юм уу уман гаднах жирэмсэн өндгөвчин дээр тохиолдоод аюултай нөхцөл байдлаар ингээ өндгөвчийн мэсцлээр авчиж байгаа тохиолдлууд байна те. Тэгэх юм бол нөгөө өндөвчний нөөц маа нэгийг авсан уу хоёрыг авснаас шалтгаалаад цэвэрших юмнууд яригдана. За дараа нь эмэгтэйчүүдийн хаалганаас өөр төрлийн одоо хавдрын эмчилгээнүүд хийгдэх жишээлбэл хийм туяа эмчилгээ, байр хэрхтний эмчилгээнүүд маань одоо өндөвчийг хатангашуул жижигрүүлснээс болоод өндөвчний үйл ажиллагаа нөгөө нөөцүүд нь багасах. За тэгээд бидний бас нөгөө стресс, ажлын нөхцөл байдалтай, тэгэл хоол хүнс, энэ орчны утаа, агарын бохирдол гэдэг энэ олон юмнууд бас давхар нөлөөлж байна. Тэгэхээр харилцан адилгүй байна гэсэн үг. За өндгийсний нөөц багасаад ирэхлээрээ цэвэршилт олно. Одоо бүр байхгүй болохоор яг цэвэршилт олно гэсэн үг. Тэгэхээр цэвэршилтийн өмнөх үе гэж байгаа. Тэр нь 2-5 жил дунджаар үргэлжилнэ. Энд нь юу илэрх вэ гэхээр биений эмний хэмжээ багасах, мөчлөг нь одоо өөрчлөгдөх, нэг бол ойрхон ирэх, нэг бол холдох ч гэдэг юм уу те. 2-3 сарда нэг удаа ирэх ч гэдэг юм уу. За ингэж явж байгаад ер нь бүтэн 1 жил огтоосоо ямар ч биений эмэрхгүй, ямар ч цусрахыг үзэгдэхгүй болсныг бол цэвэршилт боллоо гэж үзнэ. За тэгэхээр энэ нөгөө цэвэршилтийн өмнөх үеийн хугацаанд нь биений малдаг оног ирээд янз янз ингэж ингэж явах үед болохоор эмэгтэйд нөгөө нэг одоо 3 нөгөө дааврын өөрчлөлтийн 3 дахь үе нь явж байгаа байхгүй. Тэгэхээр энэ үед бас тэр сэтгэл готрлын шинжүүд бас илэрдэг. Тэгэхээр тэрнээс гадна биеинд илэрдэг шинжүүд нь болохоор одоо нүүрлүү, цээж рүү, тэ гар хөлийн уул руу халууд өгөх ч юм уу. Тэгээд одоо нөгөө арьс их хуурайших, арьс хуурайшаад ирэхлээр нөгөө биений мэрчсэн үе бодох юм бол илүү хурдан одоо нүүрэн дээр хөвгшрэлт явагдах нь мэдэгдээд идэг ч юм уу. Тэгэхээр илүү арьс арчилгаан дээр илүү чийгшүүлэг төрлийн бүтээгдэхүүнээ илүү сайн сонгох, насны ангиллаараа өөр бүтээгдэхүүн хэрэглэх шаардлага гараад эхэлнэ. За бэлгийн одоо харилцааны үе дээр нөгөө бэлгийн дур хүсэл буурах, өтрөөний хуурайшилт одоо болох, хатангаршил болох, тэр нь бэлгийн харьцаанд орох үед өвдөлттэй зовиртой болдог ч гэдэг юм уу. Ийм асуудлууд илэрнэ. Гэхдээ эмэгтэйчүүдийн тэр одоо цэвэрлтийн одоо үеийн тэр хатангаршилт, хуурайшилт, өвдөлтөн дээр хийдэг маш олон эмчилгээнүүд гарцсан. Өтрийг чийгшүүлдэг юмнууд те чийгшлийг нь удаан байрдаг тарилгууд байна, аппаратын эмчилгээнүүд байна, хэрэгэлдэг лаанууд байна, тоснууд байна гэд зөндөө юмнууд гарцсан. Тэгэхээр тэр асуудлыг шийдэх бол бүрэн боломжтой. Тэгээд ямар хөө эмэгтэйчүүдэд энэ дээл өртдөг вэ гэхлээр
бүх юмд одоо цаг нартай хариуцлагатай ханддаг эмэгтэйчүүд ялангуяа удирдах албан тушаал хийдэг ч юм уу те эсвэл одоо хэдий одоо тийм ажил хийдгүүр нэг гэртээ ингээд бүх юмыг за энэ аяг бол заавал энд авах хэрэгтэй өөр газар тавихлаар нөхөртөө хөөхтүүдтэй үгүй энэ л авах хэрэгтэй энэ хайч энэ л байдаг бити өөр газар тавиад хувцас яг ингэж л өхөж хийж юм уу те яг цагаан амьс эндээ байх хэрэгтэй гэд ингээд юмд их хариуцлагатай ханддаг эмэгтэйчүүд дээр цэвэрлэлийн өмнөх одоо тэр үед нь илүү их одоо сэтгэл санаан дээр илүү өөрчлөлт гарах магадлал ихтэй гэж одоо судалгаагаар үздэг. Юмд жоохон хайнга хөнгөн ханддаг илүү одоо жок ихэрдэг ч юм уу тийм одоо эмэгтэйчүүдэд болохоор энэ юм харцангуй багаар илэрх магадaltaй гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр одоо тэр ажлын нөхцөл юмнууд бас шалтгаалж байна. За энэ дээр нь авах арга хэмжээнүүд байгаа. Жишээлбэл одоо яг цусны тэр дааврын шинжилгээнүүдийг аваад яхаа тараад бүтцийн өөрчлөлтгүй даавар нэг одоо хэлбэлцэлтэй байгаа тохиолдолд хүндээ шинж тэмдэг ихтэй байгаа тохиолдолд даавар одоо нөхөх эмчилгээ буюу дааврын юм уулгаж болдог. За тэгтээ уулахтаа хэдийн хугацаанд уух уу, яаж хянуулах уу гэдгээ тодорхой олгож өгнө. За дааврын биш ургамлын гаралтай юмнууд уугаа шинж тэмдгийн дардаг юмнууд бас зөндөө байдаг. Тэгэхээр одоо магадгүй одоо тийм насны ихчнэрт маань тийм зөвөр илэрч байгаа бол тэ эмэгтэйчүүдийн эмчит хандаа шинжилгээнүүдийн өгөөд тийм шинж тэмдэггүй амьдрах зөндөө боломж байна. Биений эмийг ирүүлэхгүй гэхдээ одоо нөгөө өөрт чиглэрээд байгаа тэр халуун малууд үгээд нойргүүдэд байгаа те сэтгэл санаа тухгүй байгаа энэ эмээ чинь бол одоо эмчлэх бүрэн боломжтой байдаг шүү гэж хэлмээр байна. Тийм эмчилгээ байгаа учраас эмэгтэйчүүд эмчтэр очиод хянуулаа зөвлөгөө аваад явах нь зүйтэй юм байна шүү дээ тий. Тэгээ хүн болгоно нөгөө заримдаа манай найз юм хэрэгэлсэн чинь тэр нь айгүй сайхан байсан гэсэн гэд тэр эмийг нь шууд авч угааддаг. Гэтэл таны эрүүл мэндэд тэр нөхцөл нь таарах уу? Та эсвэл тийм юм хэрэглэхгүй өөр юм хэрэглэх одоо ёстой хүн байсан уу гэдгийг чинь бол шинжилгээ харж эмч үзчихэж ер нь бол илүү наривчлж одоо зааж өгнө гэсэн үг. Дээр нь цэвэршилтийг нөгөө хойшлуулж болох уу гэж бас айгүй их асуугааддаг. Тэгэхээр цэвэршилт бол үндгийсний нөөц хизээ дуусна тэр үед л болно. Цэвэршилтийг хойшлуулах ямар ч боломж авахгүй. Гэхдээ нөгөө сарын тэмдэг төстэй цус гаргаад авах боломжтой. Жишээлбэл дааврын муулгаад авах юм бол тэр дааврын муугаад өндгөвчний хийдэгээс нь дааврын одоо боловсруулдаг юмыг нь гаднаас имээр уугаад авах юм бол цус гараад иж болно. Гэхдээ тэр цэвэршилт хойшлж байгаа гэсэн үг биш. Эсвэргээрээ тэр имийг удаан хугацаанд ууж их цус ингээд нөө сар алган харахын тулд эрүүлэхийн тулд ууснараа эрүүл мэндэд гарах сөрөг нөлөө хавдрын рискүүд ялангуяа умаа үзний хавдар хөхний хавдрын рискүүд бас нэмэгдэх боломжтой байдаг. Тэгэхээр нөгөө хүнийхэн маань шинж тэмдэг эрүүл мэндийн байдал ер нь ямар байгаагаас шалтгаалаад бид нар аль алах нөгөө дааврын бос аргаар зөвөргүйгээр цэвэршүүлэх гэдэг ийм тактик барьдаг. Тэгэхээр хүн болгонд даавар уудаггүй. Уусан даавар чинь цэвэршилтийг хойшлуулад байгаа биш. Цус олж ирж болно. Гэхдээ эрүүл мэндээс сөргөнөлөөд. Манай яг эрүүл мэндийн подкаст тэр дундаа манай эмэгтэйчүүд илүү тухлан суугаад энэ өнөөдөр ярьсан сэдвүүдээс маш олон зүйлийг ойлгож авсан баг. Таны амьдрал гэсэн хэрэгтэй байх, буруу ойлголтуудыг гэсэн зөв талаар чиглүүлсэн баг. Өнөөдөр ямар нэгэн сэдвийг одоо барьж яриаггүй. Гэхдээ танд хэрэгтэй зүйлүүдийг яриад цухсан дурдаад өнгөрсөн бол тэр хүмүүс одоо сугармаа эмчтэй уулзахыг үзүүлэхийг хүсч байвал Асын эмнэлэг дээр очиод асуухад бол эмчийг бол заагаад өгчих бах. Тэгэхээр тэнд очиод ер нь одоо эмэгтэйчүүд эмчтэр очиж үзүүлээ зөвлөгөө аваад энэ зүйлүүдийг одоо зөв талаас нь хийх юм бол танд маш олон эрсдлүүд тохиолдог. Тэр зүйлүүдээс сэргийлэх боломжтой. За өнөөдрийн энэ дугаар танд хүрэхэд мэдээж ивент итгэгчийн тусламж хэрэгтэй байгаа. Би болон манай багийнхан байдаг учраас ивент итгэгч их чухал байгаа. За өнөөдөр ивент итгэгчээр бол Moncreme компани хамтарч ажиллаж байгаа. Тэгэхээр халгаа брендийг мэдхгүй хүн байхгүй дээ тий. Тэгэхээр халгаа брэнд чинь Moncreme чинь дотор халгаа брэнд, халгаа клиник салон, дээрээс нь Мала Мола шүдний доктор ууна брэндүүд чинь бүгдээ Moncreme компанийх. Тэгэхээр зочиндоо бас бэлэг болгож өгч байна. За баярлалаа. Үндэсний үйлдвэрлэлийг дэмжиж. Тийм үндэсний үйлдвэрлэгч дэмжиж ажиллаж байгаа. Дараагийн ивент итгэгч бол манайхыг дийлэхтэй хүнсний компаниуд ивент итгэдэг. Дандаа миний хэрэгэлдэг би болон ер нь бол монгол хүмүүсийн дандаа хэрэгэлдэг брэндүүд байгаа. Ясны шүлэл угаасаа ядаргааг тайлдаг. Тэгээд эмч маань хаалганд ороод бас их ядардаг баг. Тэгээд сайхан ясны шүлээ хэрэгэлдэг баг. Тэгээд янзтай ясны шүл брэндээс бас гарын бэлэг өгч байна. За баярлалаа. Ямар гоё юм бэ? За дараагийн ивент итгэж бол Нүүр Имэдэ компани хамтаа ажиллаж байгаа. Ерөнхийдөө таны бид хэрэгцээтэй шаардлагатай тэр одоо амин дэм тэр зүйлүүдийг эрүүл мэндийн бүтээгдэхүүнүүдэд оруулж ярьдаг. Тэгээд бас зочин эмчтэй гарын бэлэг
өгж байна. За баярлаа. За тэгэхээр мөн асралт мэд эмнэлэг ивент гэж ажиллаж байгаа. Бид бүхний яг энэ дугаар бол асралт мэд эмнэлэг дээрээс танд хүрж байгаа. За тэгээд үндэсний үйлдвэрлэгч газар шим компаниас мөн хамтран ажиллаж байна. Тэгээ өнөөдрийн дугаараас та одоо ойлгосон зүйлүүд их байгаа бол мэдээж бид бүхний ажлыг дэмжиж лайк дараад комент хийрээ. За эмч маань гэсэн манай комментроос өөрийнхөө орсон дугаар учраас орж бас үзэх бах. Тэн дээр нь эмчтэй таалагдсан, талархсан зүйлүүдээ бол сэтгэлдээ сайхан бичээрэй. Энийг манай багийнхан уншдаг. Тухайн зочин эмч маань бол ороод бас унших бах. Мэдээж одоо зочин эмчтэй холбогдох тэр одоо пэйж хуудсыг би Асын эмнэлгийн пэйжийг бас энэ дээр оруулаад өгчин та бүхэн бас тэндээс ороод үзээрэй. Тэгээд өнөөдөр ямарсан бид бүхний урилгыг хүлээж аваа те. Ерөнхийдөө бас цаг заваа зарцуулаад ингээд ирсэн эмчтэй ямарсан талархж байна. За урьсан баярлаа. За тэгээд дараагийн дугаараар бүгдээ иргэн уулзлаа баяртай. Гол нь бүгдээрээ subscribe дараарай. Дараагийн чухал эрүүл мэндийн подкастаар иргэн уулзлаа баяртай.